Сайн мэцхан сонсогчд болон үзэгчдээ тархины халаас нэвтрүүлэг подкастын шинэ дугаар яг одоо танд хүргэж байна. Подкаст нэвтрүүлэг маань сар бүрийн 15:30-ны өдрүүдэд Хэмнэл радио 91.7 болон тархины халаас суугуудаар та бүхэнд хүрдэг болсныг хэзээний мэддэг болсон байхаа гэж бодож байна. За энэ удаад нэгэн шинэ бүлэг сэдв эхэлж байгаа. Энэ бүлэг сэдвээрээ бид бүхэн хүмүүсийн харилцаан дунд байдаг, бидний нийгмийн амьдрал дунд байдаг хэвшмэл ойлголтуудын талаар ярилцах байгаа. Энэ удаагийн дугаартаа бусдын хүлээлт бидний харилцаанд ямар хэвшмэл ойлголтуудыг бий болгодог талаар бас танд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах байгаа. За тэгээ өнөөдрийн дугаартаа сэтгэл судлаач Ган Ашгийг урьж оролцуулж байна. За урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. За урьж оролцуулж агаад маш их баярлалаа. За хоёулаа эхлэхээс өмнө өөрийгөө манай үзэгчдэн сонсогчдод бас танилцуулахгүй юу? За сайн мэцхан уу, намайг Ган Ашиг гэдэг. Би 2021 оноос хойш сэтгэл судлаачаараа ажиллаад явж байгаа сэтгэл судлаач байна. За өнөөдөр би нөгөө сая хэлсэн хэвшмэл ойлголтуудын талаар ярилцах чаа гэдэг. Тэгээд би өмнө нь нөгөө чамтай ярилцж байхад ер нь ингээл нийгмийн амьдрал хүмүүсийн сэтгэл зүйн талаар ярилцж байхад битүүрийн яриан донд ийм хэвшмэл ойлголтуудын талаар бас нэлээ ингээд яригддаг. Надад өөр тийм мэдрэмж төрдөг гэсэн. Тэгээд тийм болохоор энэ сэдв дээр Ган Ашиг сэтгэл судлаачийг ураад ярилцвал илүү сонирхолтой гоё болох байх гэд урьсан юм аа. За тэгээд хэвшмэл ойлголтуудын талаар яагаад ярмаар санагдсан бэ гэхээр яг хэвшмэл ойлголт гэдгийг бид нар бас юу үгвэ гэдгийг манай зарим сонсож байгаа хүмүүс маань мэдгүй ч гэж магадгүй. Гэхдээ бидний амьдралд ингээд одоо нөгөө хэлж токсикор гэх юм уу те сөргөөр ч юм уу их нөлөөлөөд хүмүүс түүнээс болоод сэтгэл зүйн янз бүрийн асуудлуудтай тулгараад байгаа юм шиг бас санагддаг. Тийм учраас эрмэлцмаар байна. За тэгтээ хоёул ярьж эхлэхээс өмнө хэвшмэл ойлголт гэж яг ер нь юу хэлээд байгаа юм бэ? Сэтгэл зүйн талаас нь гэдгийг тайлбарлая. За. Хүний оршихуй болон хүний мэдрэмж, логик, бодол, үнэт зүйл, за хүний тэр ингээ амьдрал чинь ерөнхийдөө бол маш баялаг. Ерөөсөө нэг хүний оршихуйг нөгөө хүнтэй харьцуулах боломжгүй тийм онцгой зүйл шүү дээ. Тэгэнгүүт ерөнхийдөө бидний тарих амьдралыг хүлээж авахын тулд хамгийн амарчилж байгаа байдал нь ер нь бол хэвшмэл ойлголт гэж бодож болно. Өөрөөр хэлэх юм бол за одоо биднэрт хамгийн нийтлэг байдаг хэвшмэл ойлголт гэх юм бол за одоо 10 жилээ төгсөөд их сургуульд ороод доктортой ажилтай болоод за ажил дээрээ тушаал төвшин явж байхдаа гэр бүлтэй болоод гэр бүлээ доктортой зохиосныхоо дараа за ингээд байр машин ч юм уу ингээд бидний тодорхой насан дээрээ авах зүйлсүүд нь ингээд маш тодорхой байдаг шүү дээ. Гэтэл энэ болохоор яг хэвшмэл ойлголт бидний нийгмээс өгж байгаа энэ хэвшмэл ойлголт. Бид нар амьдралыг ингэж амьдрах хэрэгтэй гэдэг. Хүнийг ингэж амьдрах хэрэгтэй гэсэн нэг үе шат шиг зүйл байгаа шүү дээ. Тийм. Тэгэнгүүт энийг болохоор бид нар яаж аваа гэхээр энийг ингээд амьдралыг амарчилж байгаа байхгүй. Ер нь бол бидний оршихуй яг үнэндээ мэдрэмж бодол амьдралынхаа хугацаанд энэ чинь ингээд бүгд яг иймэрээ байхгүй шүү дээ. Амьдрал чинь ингээд өдөр тутамд бид нэр өөрсдөө таньж мэдэх юмнууд ингээ гарч болно. Тэгэнгүүт бид нэр яг энэ наснда би юу үлээх вэ гэдгийг ингээд илүү амарчлаад байгаа нэг нөхцөл байдал гэж ойлгож болно нэр томьёо. Гэхдээ энэ маань тодорхой хэмжээний амарчилж байгаа гэж байгаа боловч яг үүндээ одоогийн байдлаар болохоор айгүй сөрөг байдлаараа бидний амьдрал тусах магадaltaй байдаг гэсэн. Яагаад вэ гэхээр одоо миний яг ярьсан түрүү нэг 18 наснаасаа ингээд бадаа 40 хүртэлхийн амьдралын зам биш үү дээ. Эдгээр чинь хүн болгоны амьдрал ерөөсөө ингэж тусахааргүй. Хүн болгоны амьдрал онцгой. Хүн болгон яг ингэж амьдрахгүй гэдэг нь бол маш ойлгомжтой байгаа. Гэтэл бид нэр нийт байдлаараа ингэдэг шүү дээ. Одоо манай өмнөх үе дээр ч юм уу те нийт аав ээж маань үед ч юм уу нийт байдлаараа ингэж амьдрдаг ус учраас энэ маань ингэ хэвшмэл ойлголт болцсон байх магадaltaй байдаг гэсэн. Би танаас нэг юм асууя. Энэ болохоор за 90-ад оны шилжилтийн үед тодорхой нэгэн гэр бүл байгаа. За тэр гэр бүл маань 7 хүүхэдтэй. За 7 хүүхдийн хамгийн том хүүхэд маань эмэгтэй. За тэгээд доороо 6 дүүтэй ахна. Тэгмүүд энэ таны тухай бодонгууд тэр хүний ер нь ямархуу нийгмийн дүртэй хүн гэж бодож байна. Таны шууд ингээ ойлголтоор. Шууд бол кинод зөвлөгдөж байна. Яг тэр үедээ одоо амьдралыг харуулсан кинонууд байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө дүүнраа баг аав ээжийн оронд аав ээж болцсон тий. Өөрийнхөө хичээлийг хийн, уул нь 10 жилийн л хөөхтэй байгаа байхгүй. Тэгсэн хэрнээсээ хоолндоо хийн, дүүнрээ асар чаламжлан тэр гэрийн бүхэл юмыг хийдэг, хамаг юмыг зохицуулдаг нэг тийм хүн байгаад байгаа байхгүй нэг охин. За тэгэнгүүт энэ юусоо буруу биш. Тийм амьдралтай хүн бидний эргэн тойронд байдаг шүү дээ. Одоо манай аав ээж эмээ өвгөөс ахуулаад. Тэгэнгүүт тэр хөвшмөл байл бид нар одоо шууд бодонгууд шууд
за энэ хүн ингэдэг дээ гэдэг бодлороо ингээд бодчихгонгууд ингээд ийм амьдрал байсан байгаа байхгүй юу. Гэтэл одоо болохоор тэгж бодоход ер нь бол хэцүү болсон. Яа тэгэхээр хүн болгоны амьдралын зам одоо хийж байгаа зөвсүүд нь сонголтууд зэрүүд чинь маш өөр болсон шүү дээ. Тийм байдал ч гэсэн бид нар хвшил байдлыг өөрийнхөө амьдрал ингээ яаж тусчаа шалтгаалаад ер нь бол өөрөөр байна. Гэхдээ миний ажиллаж байгаагаар сүүлийн үед айгүй хүчлээд байгаа юм шиг санагдаж байгаа. Бид нар өөрсдийнхөө амьдралыг тогтцсон байгаа зүйл рүүгээ ингэж хүчилж оруулахын тулд харангуут ингээд заримдаа орохгүй байгаа тохиолдолд тэрэн дээр сэтгэл зүйн асуудал үүсэх ч юм уу, өөрийгөө бусадтай харьцуулах ч юм уу. Тэгээ тиймэрхүү асуудал үүсэж байгаа гэж бол харж байгаа. Тэгэхээр яг энийг өнөөдөр нөгөө онцолж ярмаар байна. Бид нар ингээд нөгөө түрүү хэлсэнчлэн энэ нэвшмэл ойлголт гэдэг зүйлээ тэгснэ энэ ингээд надад нөлөөлөд байна гэдгийг бид нар ингээд мэдхгүйгээр энэ нөлөөнд өөрсдөө ингээд орчоод байгаа байхгүй. Наацхан одоо жишээ нь ингээд нас нь тавьдаг нэг шалгуурууд байна. Оюутан болсон бол ийм байх хэвээр. За их сургуулаа төгссөн л бол ер нь тунд ажгүй ажилд орох хэвээр. Тэнгүүд ажилд орж чадахгүй байгаа зөндөө олон төгсөгчд байгаа. Нөгөө хэд нөө хүмүүсийн хэлдэг ах トゥ хамаатан сад аав ээж хэлдэг шиг байж чадахгүй. За тэнгүүд 30 дөхөөд ирэнгүүт бас нийгэм автоматар юм юу гэдэг. Байртай машинтай, хоригдлуулсан мөнгөтэй, гэр бүлтэй, тэгснээ бас дажгүй ажилтай гэдэг. Айгүй хэцүү ингээ бүгднгийн бас нэг дор ингээ одоо цогцлож бий болгоно гэдэг ингээ айгүй хэцүү. Тэгэнгүүт ингээл өдөөч гээл тэгэхээр тогтсон нас ирчлээ. Нүд өөрийн гэсэн юм болцсон байх хэрэгтэй гэл. Тэгэхээр ингээд хүн болгоны амьдрал янз бүрийн туршлагатай адилын ингээд айгүй хэцүү байгаа байхгүй. Гэх мэтчлэнгээр бидний нөгөө амьдралд юм хвшмэл ойлголтууд айгүй нөлөөлөд байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд энэ яриаг ингээд ярьж эхлэхээс өмнө бас нэг юм хүн болгонд тулгамдаг нэг жишээн дээрээс эхлээд цаашаа ингээ хөтлөө явах хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа. Тэрний юу гэхээр яг хөө бидний ингээл үзэж харж байгаа уншиж байгаа ингээл өдөр тутмын зүйлсээр хүмүүст үгүй гэж хэлэх нь зүгээрээ үгүй гэж хэлж сураа гэдэг мессеж аягүй их явж байна. Гэхдээ энэ нэрээр хүмүүс бас тэгж чадахгүй байгаа учраас ийм мессеж их яваад байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд за яагаад тэгвэл үгүй гэж хүмүүст хэлж чаддгүй юм гэхээр за одоо сайн найздаа тий аавтай ээжтэй хамаатан саданда туслахгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр чи яаж би үгүй гэж хэлж болох юм? Бүр үгүй гэж хэлж болшгүй тийм хүн гээл өөрийгөө залааслал яваад байдаг. Тэгээд үүндээ хэлж байгаа тайлбар нь би туслах гэсэн учраас муухай сэтгэл төрүүлэхгүй гомдоочгүй гэсэн учраас гэх мэтчлэн тайлбар хэлдэг. Тэгвэл энэ бол бас нэг нийгмийн хэвшмэл ойлголт юм шиг надад бол санагдчихэв. Тэгэхээр энэ талаар ярил. Үгүй гэж хэлж чадахгүй байх, хэл хязгаараа тогтоож чадахгүй байх зэрэг ч одоо айгүй бас их яригддаг болсон сэдв ялтчгүй. Энэ болохоор бидний нийгмийн хүлээлт нь болохоор сайн хүний дүр байхгүй юу? Одоо бус өөрийгөө золиослоод бусдад тусалдаг хүн бас сайн хүн гэдэг одоо нийгмийн хэвшмэл ойлголт бол биднэрт байсаар ирсэн. За одоо манай ээжийн дөрүүд нь шүү дээ тий. За манай ээж нар бол өөрийгөө золиослоод хүүхдүүд хаад л явах бол ийм бай дүр ч юм уу тий. Тэгэнгүүт яг үнэндээ ийм дүрүүд маань сайн хүн гэхээсээ илүүтэйгээр бусдад юу гэж харагдах вэ гэдгээсээ айцтай холбоотой байх магадaltaй байдаг. Хэрвээ би энэ хүнд үгүйгээ хэлээд энэ удаа туслахгүй байвал битээрээ харилцаа яах вэ? Би үгүйгээ хэлчихэл юм бол дараа нь надад туслахгүй байх уу? Эсвэл миний үнц нь энэ хүний хувьд буурах уу? Гэдэг байдал ингээд айцтай холбоотой. За магадгүй өсвөр насныхны хувьд үгүй гэж хэлэх нь бол найзуудаасаа группээсээ ямар нэгэн байдлаар гарах ч юм уу эсвэл нөгөөд нь яг өөрт нь бас үгүй гэж хэлэх ч юм өөртөө найзлахгүй байх вэ гэдэг айцтай холбоотой байдаг бол арай том болоод оюутан байх үед ч гэсэн бас ингээд нийгмийн бүлгийн хувьд тэр бол яригдана. За тэгээд 25 мав ч юм уу тэр насны дээр болохоор миний зүгээр харж байгаагаар хамаатан садтай холбоотойгоор бас айгүйх тийм зүйл гарч ирдэг юм шиг байлээ. За одоо тогтцсон амьдралтай ч юм уу. За одоо арай бие дасан болонгууд нь тусламж хүсэх үед би энэ чинь хүмүүс чинь надад яалаа да би үгүй гэж хэлж болохгүй гэдэг байдлаар ч юм уу ингээд. Гэтэл үгүй гэж хэлж болохгүй гэдэг дээр асуудал байхгүй. Үгүй гэж хэлвэл энэ хүмүүс чинь дараа нь яах вүлээ? Би чинь яах вүлээ гэдэг айцтай холбоотой илүү их асуудал үүсэж байгаа гэж бол би хараад байгаа. Гэтэл яг үнэндээ энэ зүйл нь улам дамжирснаар тэр хүн маань харилцаагаач тэр өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг тэр илүү өвтгөх магадaltaй байдаг. Яг ингээ өөрөө гүрийж явсаар байх үед ямар хөө шин тэмдэг илэрх боломжтой вэ гэхээр хинээс ч хүлээлт хүсээгүй хүн хинт ч одоо хинч өөрөөс нь хүлээлт хүсээгүй байгаа ч юм уу эсвэл хүлээлт хүссэн байгаа үед нь энэ дээр болохоор ингээд уур бохимдол үүснэ. За энэ дээр өөрийгөө буруутгал
үүснэ. Би ийм үед нь ингээд чадахгүй шүү дээ ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар буруутгал үүснэ. Өөрийгөө одоо төвшүүр үүсгэх магадaltaй ч юм уу тий. Тэгээ энэ даамжирч явсаар агаад одоо тийм төвшүүр үүсгэх боломжтой. Тэгээ түүний дараагаар нь болохоор харилцаан дээр энэ нэг сөргөөр нөлөөлөд эхэлдэг. Тэр хүн зүгээр л тэр хүнээс тэглэх боломжтой юу гэж асуусан байгаа. Тэр хүн тэрэн дээр заавал нэг хүлээл тавиагүйгээр асуусан байж болно шүү дээ. Гэтэл тэр хүн болохоор тэрийг бүр маш чухлаар хүлээж аваад тэрэн дээрээ үгүй гэж хэлчлээ гэдэг дээр болохоор ингээд тэгэнгүүт төвшөр үүсэх магадaltaй. За түүний дараагаар харилцаанд яаж нөлөөлөх вэ гэхээр тэр хүн харилцаанаасаа өөрөө тэгж өгж байгаатай адилхан бусдаас тийм хүлээл тавих ч юм уу. За тэгээд ирэхээрээ ер нь бол ойлгомжгүй байдал үүснэ. Харилцаа яриаггүй шүү дээ. Тэрийг би юу үсэж байгаа, та юу үсэж байгаа, энэ дэр чи хоёлаа яаж энэ дэр тохиролцох вэ гэдэг яриаггүйгээр зүгээр л хүлээлт ингээд өөрөө хувьд үүсгэсэн ч юм уу. Тэгээд ирэнгүүт өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүйгээр тэрэн дээр уурлах, гомдох, харилцаан дээрээ ингээд агүй ойлгомжгүй байдлуудыг хамгийн их гаргадаг. Тэгээд сүүлд би бас нэг хүний туршлагын тухай сонсч байсан. Яг ийм одоо бид нэр одоо нэр томьёо нь бол people pleaser гэж ярьдаг болсон. People pleaser гэдэг нь болохоор үгүй гэж хэлж чаддаггүй бусдад таалагдах гэж чийдэг хүн гэсэн нэртэй байгаа байхгүй юу? Одоо тэгээ манай өсвөр үеийнхэн манай айгу хшилтэй. Хэрэглэдэг. Тэгээд ийм хүнтэй одоо хосны харилцаанд байх, үе эрхэх ч юм уу те гэдэг байдал дээр болохоор бүх юм зүгээр юм шиг байгаа мөртлөө гинт ингээд яагаад байгаа нь мэддэхгүй байдал агиух үүсдэг ч юм уу тийм хүү шинж тэмдэг харилцаан дээр агиух гардаг тухай бол яг сонсч байсан. Тийм. Тэр саяны ойлголтыг нэг дахиад нэг жоохон дэлгэрүүлээд хоёлаа ярилцъя л да. Одоо за хөвшмөл ойлголтоо бид нэр ингээ ойлгочлаа. За ийм бид нэр амьдрал ингээ үүсэт ингэт юм байна. Тэгвэл яаж одоо саяны хэлж байгаа шиг өөртөө нэг юм хүлээлт тавьсан. Тэгснэ өөрөө ч тэрэн дээр ингээл тийм шалгууртай байх гэд гүрийгээд идэг. Өөр нэг хэн нэг хүнийг ч одоо надад сэтгэл гаргах хэрэгтэй, надад туслах хэрэгтэй ч гэдэг юм уу ингээд хэлээд идэг. Тэгээ нөгөөдөх тундаа бүр яага мэдгүй ингээд төөрчж байгаа. Нүд ямар одоо жишээ нь магадгүй хүмүүс өөртөө юу гэж хэлээд ийм хөвшмөл ойлголтуудыг дотроо бий болгоцсон байдیں۔ Энэ болохоор маш олон сайн байх дөрүүдийг өөр дээр үүсгэсэн байдаг. За жишээ нь гэх юм бол аавдаа ачлалтай, ээжтэй инэршилтэй хүүхэд ах хэрэгтэй. За хамаатан садан ах дүү нартай түшиг тулгууртай ямар нэг юм асуухтан дандаа тэрэн дээр нь одоо өөрийгөө золиослон байж тийм гэж хэлдэг байх. Найз нөхдөйхөө хэцүү үед нь дандаа хамт байх, найз нөхөдөө сайн найз нах одоо хамтдаа гадагшаа гарын ингээд хийхэд нь үгүй гэж хэлэхгүйгээр хамтд нь хань болж чаддаг байх. За тэгээ ажил дээр байх үедээ хариуцлагатай шудраг тийм ажилтан байх. За хэрвээ ямар нэгэн менежерийн төвчнөө ч юм ахлах ажилтан байх юм бол сайн лидер байх. Бусад ажилчтайгаа сайн боддог байх. За тэгээд хүнийг гомдоодоггүй байх. Хүнд муухай хандахгүй байх. За хин нэгэн ямар нэгэн байлаа надад муухай хандчихсан ч гэсэн би нэг ингээ өнгөрөөдөг өнгөрөөч идөө одоо энэ чи яах вэ? За эргэн тойрон зүгээр гудамжинд явж байгаа хүмүүс ч юм уу тэр хүмүүстэй аль болох одоо яаж хор хөрөхгүй байх вэ? Яаж энэ хүмүүстэй би ингээд эвтэйхэн зогцож амьдрах вэ ч юм уу тиймэрхүү энгийн бодлууд уулна байгаад байгаа. Энийг бодож үзэнгүүт яг үнэндээ тийм сонин гажууд зүйл биш байгаа даа. Буруу зүйл биш. Тийм ерөөсөө энийг бодож үзэнгүүт маш буруу зүйл ерөөсөө биш. Энд чинь ингээл бодож үзэнгүүт айгуу сайн юм байгаа байхгүй яг үнэндээ бусад хор хөрөхгүй ингээд ийм байдлуудаар ингээд байгаа гэдэг нь гэтэл энэ нь нэг хүн энэ олон дүрийг энэ олон сайн гэдэг энэ стандартад нийцж амьдрна гэдэг нь арга боломжгүй шүү дээ бодит байдал дээр бодож үзэнгүүт чинь хүн чинь зөвхөн өөрийнхөө амьдралыг ингэж ойлгож танин мэдхээс гадна бусад хүмүүст үзүүлж байгаа дөрүүд дээр дандаа сайн байх, дандаа хангалттай байх. Тэд нар хангалттай гэдгийнх нь хязгаар нь хаана ах вэ гэдэг нь ч гэсэн тодорхойг болчихж байгаа байхгүй юу. Жишээ нь сайн найз байна гэдэг нь одоо гарыг гисэн болгонд нь тийм гэж хэлдэг хүн ба сайн найзууд гэдэг асуулт ирж байгаа байхгүй. За аав ээжтэй ачлалтай, инэрлтэй хүүхэд байна гэдэг нь ямрыг хэлж байгаа гэсэн үг вэ? 7 хоног болгон очиж хамтдаа хоол хийж идэж гэрийн цэвэрлдэг байхыг хэлэх үү? Эсвэл сар болгон тодорхой мөнгө өгдөг байхыг хэлэх үү? Эсвэл даа өдөр бол хуцаар ярьдаг байхыг хэлэх үү ч юм уу? Яг ийм тодорхой нийгмийн стандартууд чинь ингээ гэр бүл бүх юмараа өөр байгаа шүү дээ. Тодорхой гэр бүлийн соёлоос гадна энэ чинь улсын за тодорхой насны хувьд ч гэсэн бүгд өөр байгаа. Тэгмүүд би яг аль стандартыг аль зүйлийг ингэж хангалттай биелүүлэх гэж хичээгээд байгаа вэ гэдгийг ингээд бид нар бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Одоо тэгэнгүүт яг ийм ойлголтууд үүсцэн бол гэдэг ингээд сонирхолтой байгаа байхгүй юу? Тэгээ хинч ингээд сайн хүн гэдэг ийм тодорхой ийм зүйлээ гэж ямар ч ном дээр байхгүй.
Тэгэд надаас нэг асуувал нэг өөр хэлнэ, танаас нэг асуувал өөр хэлнэ, гудамжинд гараад асуувал нэг хүн нэг өөр хэлнэ. Гэхдээ л бид нар бүгдээрээ сайн хүн байх гэж хичээгээд байгаа байхгүй юу? Яагаад ер нь ийм ойлголт бий болчтой юм? Миний хувийн туршлагын хувьд би илүү яриа л да. Миний хувийн туршлагатай гэсэн хүмүүс одоо мэдрэмж нь бас яг төстэй санагдаж магадгүй гэж би бодож байна. Шалтгаан тодорхой нөхцөл үед бид нар одоо нэг улсад нэгэн цаг үед хамтдаа оршин сууж амьдарч байгаа гэдэг чинь өөрөө бидний нийтлэг зүйл болчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бидний аав, ээж, өвөө эмээгээс ирж байгаа тодорхой ийм сургаал зүйлүүд за тэгээд бас нэг Монголын соёл болон Азийн нэг соёлууд байдаг штэ. Ерөнхийдөө аав ээж нар хүүхдээ хамгийн сайн сайхныг л хүсдэг. Угаасаа аав ээж юу ч хэлжсэн хүүхдийн сайн сайхны төлөө байдаг гэдгийг бол бид нар л мэддэг. Одоо бид нар аав ээж маань загсан ч гэсэн тэрэн дээр ч одоо миний төлөө л хэлж байгаа да гэдэг бодол надаа ягаад ч юм нэг 6 наснаас хойш ер нь бол байдаг гэсэн. За тэгээд аав ээж ямар нэгэн байдлаар үг хэлээд надад ингэж хатуу хандж байгаа бол бас миний л төлөө тий тэр бодол. За тэгээд манай найзууд маань хэрвээ одоо надаас юм асуувал хуваалцсан гэдэг нь чинь угаасаа ёс соёл шүү дээ гэдэг байдлаар одоо манай аав ээж болон одоо бусад аав ээж нар бол ер нь миний харж ирсэн нийтлэг байлаа агуу тэгж л заадаг л та. Тэнгүүд энэ яалтчгүй нэг соёлын нэг нөхцөл байдал нь бол ингээд таарчж байгаа. За бас нэг зүйл нь юу гэдэг вэ гэхээр бид нар нийгэмд хүлээн шүрдэх хэрэгцээ айгүй өндөр байдаг. Ямар нэгэн байдлаар юу хүлээн шүргдэг вэ? Юуг би хийвэл болдоггүй вэ гэдгийг бид нар багаасаа мэдээд эхэлчихдэг. Ерөнхийдөө за би хүүхэд цохвол хүн болгоно надад уурлал энэ бол буруу зүйл гэдэг одоо хим хэмжээ байгаад байна шүү дээ. За тэгээ би хүүхдэд туславал энэ бол харин хүмүүс намайг магтах хим хэмжээ ч юм уу ингээд тодорхой хим хэмжээнүүд бид нар ингээд багаасаа өсгөн хэрээр л ингээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар сайхан зүйл гэх юм одоо бусдад туслах зүйлүүдийг хийх болгонд энэ дээр чи ингээд би одоо дэмжлэг магтаал авч байгаа шүү дээ. Харин за муу гэж тодтогч болох зүйлүүдийг хийвэл бас ингэж байгаа. Гэтэ сайн муу гэдэг тэр хоёрын хоорондох зай олон хооронд тэр ялгаанууд нь юунд хинээс гаралтай вэ гэхээр одоо бидний өсгөж байсан одоо нийгэм соёлоос л ялгаатай гэсэн. Тэрийг бол би шийдэг байх нь шүү дээ. Тэрийг би бүр том болсныхоо дараа л өөрийнхөө хүүхд дээр л одоо ингэ тэрийг шийднэ үү гэхээс би яг өөрөө хүүхд тахтаа болохоор тэр юусэн мэдгүйгээр л өсчихсэн гэсэн. Тэгмэд бидний одоо хийж байгаа бүх шийдвэрт ерөнхийдөө нийгэм соёлоос гадна бидний өссөн орчин юмнууд бол агиух нөлөөлдөг. Тэгээ энийг бодож үзэх хэрэгтэй. Өөрөөртөө ярьдаг штеп бид нар бодол дотроо. Тэр ярьж байгаа үг маань яг миний өөрийн маань үгүй эсвэл манай аав ээж ч юм уу намайг өсгсөн хүмүүсийн үгүй гэдэг ялгааг бас олох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Ингээд нэг зүүн мөрөн дээр чөтгөр гэж ярьдаг штеп. Ингээд нэг юм агуу эсрэгцэл те дотоод зөрчил үүсдэг. Нэгтэл нь болохооргүй ингэчүүл зүгээр штеп эн чинь ингээд чи ийм чинь өөрийгөө өмөрсөн байлаа. Нөгөөт нь болохоор чи ингэж болохгүй штеп гэдэг хоёр хязгаарын байдал ч юм уу те. Энэ зүйлүүдийг яг ингээд тунгааж үзэх хэрэгтэй юм шиг санагдтыг. Яг аль нь би хүсэж байгаа аль нь би нийгмийн хүлээлтэнд нийцэх гээд байгаа зүйл юм бэ. Нийгмийн хүлээлтэнд нийцнэ гэдэг нь ингээл шууд нийгмээс одоо бусдаас шал өөр юм хийх, бусдаас гажуудалтай юм хийхтэй энэ бусдын дагж байгаа замыг давахгүй байх зэрэг зүйлүүд ерөөсөө биш байгаа байхгүй юу. Энэ хамгийн гол утга учир нь юундаа байгаа вэ гэхээр энэ шийдвэрийг би яг өөрийнхөө төлөө өөрөө хүсэж байгаад гаргаж байгаа шийдвэр үү аль эсвэл би бусад хүмүүс намайг юу гэж бодох гэдэгтэй холбоотой гаргаж байгаа шийдвэр үү гэдэг ийм л хэлээс гарах. Гэтэ хамгийн хэцүү нь энэ агай ойролцоо байдаг. Энийг ингээ ялгаж таних нь. Яг тэгэхээр бид нэр хүссэн үсээгүй яг нийгмийн хүлээлт, нийгмийн хөвшил байдалтай өөртөө өсдөг болохоор энэ яг миний зөв гэж бодож байгаа бодол юм уу гэдгийг чи ялахад агай хэцүү болчихдог байгаа байхгүй юу? Наа чи айгүй чухал бас санаа юм л та. Бид нөгөө өөрийн мэдлгүй л би чинь за 30 хүрж байгаа шүү дээ гээл те би чинь 40 хүрж байгаа шүү дээ гээл тэгэл нөгөө шалгуурт нийцгээл ингээл өөрөө өөртөө хичээгэл яд. Гэтэл үнээр би үсээд байгаа мүү эсвэл аав ээж хамаатан садан яг хажуугийн найз ингээд байгаа болохоор би ингээд энэ үг гэдгээ бид нар нэг ялахгүй тэгээ энэ дунд төрөгдөд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг ингээ харилцааны дөрүүдийн талаар өмнөх нэг подкаст бас хийжсэн. Тэгээ тэр харилцааны дөрвийн подкастн дээр бол дүр бол ингээ байх нь уусаа ойлгомжтой зүйлээ байдаг. Тэгээд би одоо жишээ нь энд сууж байхдаа би хөтлөгч тийм үү. Эндээс гарахаараа би одоо хэн нэг хүний найз байгаа, нэг сэтгэл судлаач байгаа, өөр нэг хүний дүү байгаач гэдэг юм ингээл янз бүрийн дүрд би ингээд орхон ингээд нормал хэвийн зүйл. Гэхдээ яагаад ирэхээрээ ялангуяа энэ хөвшмөл ойлголтыг нийлээд ирэхээрээ биднэрт ийм
одоо сөргөөр нөлөөлөд байна вэ? Яг ямар ингээд дотоод зөрчил одоо саяных шиг ингээд хоёр юмны зааг дээр ирчихэж шүү дээ. Ингээд яагаад ирэхээрээ бид нэр сөргөөр нөлөөлөд байна вэ? Одоо хишмэл ойлголтыг ерөнхийдөө нэг линз гэж харж бас болно. Та бол одоо жишээ нь хасах 0.5 линз зүүдэг бол би магадгүй нэмэх 0.5 ч юм уу, нэмэх 1 ч юм уу тийм ингээд өөр линзүүдийг зүүх. Тэг хүний линз нөгөө хүндийг таарахгүй шүү дээ. Одоо зүүж үзэнгүү тухгүй санагдах ч юм уу ийм байдлаар явна. Тэгэнгүүт бид нар тодорхой LED-ний амьдралыг хардаг тодорхой линз байгаад байгаа байхгүй юу? Тэр линз маань бидний одоо яг тэр хөвшмөл ойлголтоос гадна хүлээлт, нийгэм, соёл, онцлог бүх юмтайгаар л амьдралыг харж байгаа нэг байдал байгаад байгаа. Тэгэнгүүт би тэрэнд багтаж чадахгүй байгаа гэдэг мэдрэмж. Одоо манай аав ээж намайг ингэж те одоо 20 настайд маань 21 настайдаа одоо магадгүй их сургуулаа төгсөөд гоё ажилд орно. Тэгээ биеэ даана гэж бодож исэн. Гэтэл би тэрийг чадахгүй байна. Юм уу бусдад харьцуулах. За тэгсэн чинь аав ээж нь магадгүй тийм хүлээл тавиагүй зүгээр л сайхан гэр бүлтэй болчихосоо гэдэг хүлээл тавьсан байсан ч юм лээ тий. Иш төрүүлчүүл сайн штэ хүүхдээ. Ер нь хүүхэд өөртөө өсчт юм да гэдэг бас аав ээж байгаа штэ. За тэгмүүд тэрэнд нь бас нийцээгүй байх ч юм уу. Хүн ер нь ямар үед тэр нэг юм дотоод зөрчил үүсдэг вэ гэхээр миний амьдарч байгаа амьдрал яг одоо бодит амьдрал байгаа дээ штэ. Тэгмүүд миний амьдрахыг хүсэж байгаа амьдрал ч юм уу тий. Эсвэл амьдрахыг хүсэж байгаа амьдрал биш дахиад нэг дүрэж болно. Тэр нь нийгмээс өгж байгаа дахиад нэг амьдрал, хүрэх ёстой амьдрал гэж ингээ 3 4 ч гэж болно. Аав ээж үсэж байгаа амьдрал гэж болно шүү дээ. Ингээл дахиад зөндөө олон амьдралын ингээд юмуд байгаа. Тэнгүүд миний бодит амьдрал, миний одоогийн байгаа байдал маань ингээд хангалтгүй санагдах үед. Ямар нэгэн байдлаар энэс илүү их байх боломж байсан да гэдэг үг. Гэтэ илүү их гэдэг нь болохоор би ингээд юу гэж ярмаар байна вэ гэхээр зарим хүмүүс 20-тод ээж ав болдог. Зарим хүмүүс 25 таа сургуулаа төгсдөг, зарим 40-тод шинэ мэргэжлэр явдаг ч юм уу. Ингээл амьдрал чинь айгүй өөрөөр байдаг штэ. Гэтэл бид нар бүгд яг анхны удаа амьдарч байгаа болохоор яг зөв амьдрах гэж хичээгээд штэ. Бүгд анханасаа алдахгүй те нэг юм зөв төгс амьдарч байгаа хичээгээд ангууд чинь тэр чинь ингээд алхам бүрийнхаа хувьд би надад юу хамгийн зөв бэ гэж байдлаар л шийдвэрээ гаргаж байгаа. Тэгвэл тэрэн дээрээ энэ хэрвээ биш байсан бол яах вэ гэдэг асуулт угаасаа дандаа байна. Би 25 даа хүүхэдтэй болсон бол би 20 даа хүүхэдтэй болсон байсан бол амарч исэн юм уу? Эсвэл 30 даа дараа нь санхүү манхуугаа зохицуулж байгаа хүүхэдтэй болдог ч гэж гэдэг эргэлзээ дандаа л байна. Би хэрвээ сэтгэл судлаачийг сонгосныхоо дараа би нийгмийн ажлаар сурдаг гэж гэдэг бодолч юм. За аль эсвэл би Монгол сурж байгаа бол би Солонгос юм уу өөр тийш явдаг ч гэж ингээ угаасаа эргэлзээ байгаа штий. Тэгэнгүүт энэ эргэлзээний дундах бидний яг юу зөв бэ гэдэг юм нэг баримжаатай холбоотой мэдрэмж байгаа байхгүй юу? Энэ болохоор дээр үед гэх юм уу аав ээж маань үед болохоор жоохон мухаач гэсэн сонголт арай бага байсан. Ерөнхийдөө одоо Есийнхаа оноогоор ч юм уу тий эслийн ерөнхий шалгалтынхаа оноогоор мэргэжлэн шийдэгддэг гэсэн үг шүү дээ. За тэгээд тодорхой ажилд орсны дараа ерөнхийдөө энэ ажлаа сайн хийжүүл амьдрал нь доктортой явна гэдгийг ингээд багаас нь сургацсан. Хүн урт хамдаа сайн байвал одоо нөгөө ажил энтер дээр бас юу гэдэг чинь. Одоо бид нарт бол энэ ажлаас гарлаа дахиад нэг ажилд орлоо шүү дээ. Тэгэнгүүт аав ээж нар өвөө эмээнийгээ сонсохоор ерөөсө насаараа нэг байгууллагатай өгнөж шийдсэн. Ерөөсө тэндээс гарна гэдгийг баг боддогчгүй байсан юм шүү. Тэгэнгүүт тэр хүмүүсийн маань хувьд ингээм амьдралын одоо milestone гэж ярьдаг. Амьдралын чухал үеуд нь болохоор ерөнхийдөө хэдэн настайдаа юу хүлээж болох зэргүүд нь болохоор тодорхой байснаас гадна энийг дагаж явхад арай амархан байсан байгаа байхгүй юу? За тэгэнгүүт одоо болохоор биднэрт маш их сонголт байна. Энэ нь маш сайхан боломж ч гэсэн маш их эргэлзээ, тэнгэлзээ, юу зөв байх байсан, юу буруу байх байсан гэдэг юм шийдвэр гаргахад маш их хэцүү болцсон учраас бидний ингээд яах байсан бол гэдэг бодол хэзэж ярилцахгүй байх гэж бол би боддог. Ямар ч мэдлэгээр сурсан амжилттай авах боломж нь байж болно те. Эсвэл Монголд сурахгүй гэр олон улсад хаанд сурсан ямар ч байдлаар сурсан байх боломжтой байгаад байна. За тэгээд ирснийхаа дараа ингээд өөрөө юм бүтээх үү, байгууллагад орох уу ч юм уу ингээл нэм одоо зөв зам гэж хэлэхэд тодорхой замыг дагахад айгүй хэцүү болсон байгаа байхгүй. Зөв зам гэдгийг би өөрөө л мэдэх боломжтой болсон. Тэгсэн мэт өөрийнхөө мэдж байгаа юм нэг л дээр үе ч юм уу ингээд тодорхой тавьсан байгаа хэмжил одоо ойлголтуудтай нийцэхгүй байх, хүлээлттэй нийцэхгүй байх. Аль эсвэл
одоо өөр амьдралыг сонгож байгаа хүнийхээс өөр санагдаад байна. Нэг хүн айгүй аз жаргалтай л харагдаад байгаа боловч надтай адилхан сонголт хийгээгүй байгаа байхгүй тэр хүн. Гэр бүлээ айгүй их цохоогоод айгүй аз жаргалтай гэр бүлтэй болцсон байгаа нь миний одоогийн байгаатай харьцуулбал надаас л аз жаргалтай байгаа юм шиг. Эсвэл тий эсвэл эрт гэр бүл зохиогоод энэ л амьдралын утга учир юм байна гэж бодсон байх болжонгууд зарим хүмүүс үе чи одоо тэгээ карьерээ яах юм бэ? Одоо тэгээ эн чи яах юм бэ? Бас чи явчлаа гэж. Явчлаа шүү дээ. Одоо тэгээ чи одоо тэгээ ингээ карьердаа 2-3 жилийн засвар авсан бол босож ороход хэцүү шүү дээ. Хурдан ажилдаа орч юм уу тий. Ингээл аль эсвэл карьераа хөөгөө явж байгаа үед одоо ойротлоо шүү дээ. Тэгээд хүн болгон юм болгоныг төсөөр ингээд амьдралаа би яг ингээд төгс амьдрна гэдэг нэг юм хүлээлттэй холбоотой юм шиг байна. Тэр нь ингээд бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулж чадахгүй эсвэл бодит нөхцөл байдалтайгаа голох мэдрэмж гэх юм уу. Яагаад тэгэхээр бид нэр өөрөөсөө илүү амьдарч байгаа гэж бодож байгаа юмнуудаар айгу хүрээлүүлсэн байгаа. Тэгээ энэ дээр бас нэмэр одоо өөр нэмэрлж байгаа зүйл нь юу вэ гэхээр за сошиал медиа гэдэг ч юм уу тий. Тэгмүүд би чинь зөвхөн найзуудаагаа биш миний насны одоо бусад улсад амьдарч байгаа хүмүүс яаж амьдарч байгаа гэдгийг харж байна. За тэгээд магадгүй зөвхөн амьдралтай холбоотой шишмэл ойлголт чинь бас нөгөө нэг эмэгтэй эрэгтэй хүмүүсийн үед өөрөөр ирдэг ч гэсэн эмэгтэй хүмүүсийн үед гадна төрхний байдлаар ирдэг гэж болно. Эрэгтэй хүмүүсийн үед амжилтаар шийдэгддэг байх боломжтой. Ямар машинтай байх, тэгээ хэр хүчтэй хэрэглээ нэмэр байх. Тиймэрхүү байдлаар эн чинь зөвхөн Монголдоо ч биш одоо ингээ олон улсын үед харьцуулах юм ингээд бид нар өөрсдөө харьцуулж муухай мэдрэмж авах боломжтой одоо ресурсууд буюу их сурвалжууд хаасаагүй бий болцсон байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бодит байдалтайгаа би нүүр тулах гэхээр чинь надад таалагдахгүй байна. Би чинь солимоор байна. Энийг болиулмаар байна гэж байгаа боловч тэрийг ингээд тэрний араас хөөгөл яваад байвал засахын мэдэж дуусахгүй. За окей би хүссэн машин авлаа. Тэрнээс илүү том юм байж л таараа. Би хүссэн мэрэглэрээ сурлаа. Тэрнээс илүү мундаг одоо альбом тушаал дахиад байж байгаа. Эсвэл надаас орлоготой, надаас сайн орлоготой байж л байгаа. Эсвэл надаас илүү сайн гэр бүлээ зохиогоод авч явж байгаа хүмүүс байгаа. Эсвэл надаас хөөрхөн хүн байгаа. Надаас гоё биетэй, надаас боловсралтай ч юм уу ингээд маш олон ингээд харьцуулж болох факторууд байгаад байгаа. Тэ холбоотой бид нэр яг одоо байгаа нөхцөл байдалтай сэтгэл амар тэрэндээгээ сэтгэл хангалуун орчин тогтно гэдэг чинь ер нь бол бараг боломжгүй юм шиг санагдах хэмжээнд хүрсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол нөгөө нийцэл гэдэг зүйл чинь айгүй чухал байгаад шүү дээ, тэ. Нийцэхгүй байгаад байгаа болохоор л бид нар тэр дүр мөртэй зөрчилдөөд нөгөө хөвшмөл ойлголт чинь тэр хоёр хоорондоо тултаад би хамраад байна. Тэгээ бас хинч бусдаас өөр бай гэж бас ер нь бол боддгоо. Яг бусдаа ижилхэн ч юм уу одоо нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөн төр тэгдэг те. Би ганцаараа биш гэдгээ мэдэрсэн чинь айгүйх тавьширсан. Тэр хинч бусдаас өөр гажууд дутуу бай гэж бас ингэ боддгоо. Илүүл бай гэж ер нь бол боддог. Тэр энэ болгон маань бид нарт нөлөөлөд байгаа учраас ийм сэтгэл зүйн асуудал үүсгэж байна. За гэхдээ яг хүмүүс за надад нэг ийм хөвшмөл ойлголт байна гэж бодож байгаа ч гэсэн яг өөр дээр нь энэ хөвшмөл ойлголтууд бүр надад нөлөөлөөд миний би гэдгийг хүртэл ингээд үгүйсгээд би энэ нөлөөнд айгүй хавтаад байна гэдгээ бас яаж анзаарах вэ гэдэг талаар хоёлаа ярих хэрэгтэй ах гэж бодож байна. Одоо жишээ нь би өөр дээр ч гэсэн ингээд анзаарангууд заримдаа би тэр хүмүүсээ одоо би өөрөө нэг юм за би ингэж амьдрал илүү надад зөв байх тохиромжтой ах гэдэг сонголтоо хийгээ явж байгаа тийм үү. Гэтэл ингээ хүмүүс энэ тэндээс янз бүрийн зөвлөгөө өгч байгаа. Чи одоо ингээч ээ, чи одоо тэгээч ээ, чи ийм юм аваач ээ, тэ ийм мөнгөтэй болооч ээ, хоримтлуулаач ээ гэдгээс их зүйлэл янз бүрийн зүйлсийг хэлж байгаа. Гэтэл би заримдаа тэр нөлөөнд өөрөө автцсан, өөрийн мэдлэг автцсан. Нэр нь тийм байна те, надаа ийм зүйл дутуу байна те гэж бодчихгоотаа би нэм дутуу мэдрэмжтэй яваад байгаагаараа жишээ нь нэг тохиолдол анзаарч ирсэн. Эсвэл юу вэ гэхээр хүмүүс надад ингээл амьдралын аз жаргал гэдэг чинь гэдгийг ингээ өөр ухуулж ирж байгаа байхгүй юу? Одоо яа мэдээж надад сайн сайхныг хүсээд хэлж байгааг би ойлгож байна. Гэхдээ хүн болго өөрийнхөө өөр үзэл бодлоор ясан чинь тэр хүмүүстэй харьцуулангууд би ингээд айгүй аз жаргалгүй амьдраад байгаа юм шиггээр өөрийгөө гинт би бас нэг бодож ирсэн байхгүй юу? Тэгэнгүүт сүулт нь ингээд арай тэнцвэртэйгээр бодоод эхэлсэн чинь тухайн үедээ бол би тэгж бодохгүй байгаа шүү. Би аз жаргалгүй байгаа юм. Би тийм байгаа юм гэж бодож байгаа. Сүүлэн тэнцвэртэйгээр бодож гэсэн чинь би нөлөөнд автцсан биш үү? Би чи нэрээ яг юу хүсэж байгаа лээ? Би чи хүснээрээ амьдраад байгаа штэ гэж сануулсан чи арай тайвширч байгаа байхгүй. Гэх мэтчлэнгээр бид нар ер нь юм
нийгмийн хөвшмөл ойлголтууд нөлөөнд нөө хүлээлт гэдэг нэг юм хүлээсүүд байгаа шүү дээ. Тэрэнд автчихад байгаагаа яаж жишээ нь таньж болох вэ? Би хөвшмөл ойлголтыг линз гэж тайлбарласан шүү дээ, тий. Тэгэнгүүт би яг одоогийнхоо амьдралыг хангалттай байгаа юу, хангалтгүй байгаа юу гэж харах хязгаар нь ч гэсэн айгүй өөр гэж болно. Магадгүй би тэ доктортой ажилтай байна, болж индоо гэж би бодож болох ч гэсэн эсрэгээр би ихтэй хүсээгүй ажиллаж гэдэг байдлаар бодож болох ч юм уу тий. Тэгэхээр яг юу таны амьдралд байгаа зүйлсээс танд яг юун сэтгэл хангалуун таалагдаж та юуг яг өөрийнхөө төлөө хийсэн бэ гэдэг нэг бодож үзэх хэрэгтэй юм санагддаг. Та юуг бусдад харуулах гэж хийсэн ч юм уу авсан зүйлүүд хэрэг байгаа вэ? Бусдад харуулахын төлөө та би ингэ дутахгүй шүү гэдгээ тэ мэдэгдүүлэхийн тулд хэр их юм хийж хэр их юм авсан бэ гэдгийг нэг харах. Тэгээ яагаад вэ гэхээр бидний надад одоо бүх юм байгаа уулна ингээ тэ гэхдээ л надад нэг юм дутуу мэдрэмж төрөх, хоосон мэдрэмж төрөх, нэг юм дахиад нэг юм гүйцэх хэрэгтэй юм шиг мэдрэмж байдаг байх. Тэрийг нэг анзаарах. Бодит байдлаа та нэг жоохон 3 дахь нөхцөл байдлаас ингээ хараад үзэнгүүт миний яг юу хүсчихсэн, бусдад хүн надаас юу хүсчихсэн бэ гэдгийг аль нь илүү их биелсэн байна вэ гэдэг бас нэг хараад үзэх. Одоо танд байгаа одоо эд тогшлоос хамгийн багтаа эд тогшлоос нь харж үзье л та. Эд тогшлын хувьд та энэ болохоор ерөнхийдөө хэр их хэмжээгээр байна вэ гэдгийг харах. Та маш их хэмжээгээр ч юм уу те одоо тэгээд өөрийнхөө санхүүгийн байдлаас хит давсан тийм худалдаа авалтуудыг хэр их хийсэн байна вэ? Тэр нь та өөрийгөө эрхлүүлэх гэж би өөрөөсөө хайртай болохоор авсан гэж бодож байгаа юу? Аль эсвэл та тэрийг энэ айгу над тэр охинд юм уу те эсвэл тэр хүнд айгу гоё харагдсан болохоор би бас нэг авмаар байсан. Тэгэхгүй шүү. Эсвэл энийг зүүснээрээ би нэг ягаад ч юм арай өөр төвшний ч юм уу. Яг үнэ. Энийг би барьснараа би нэг арай нэг миний өөртөө итгэл өөр болж байна. Миний үнц нь арай нэмэгдээд байна уу гэдэг зүйлийг бас ажиглах хэрэгтэй. Яг тэгэхээр бид нэг одоо хэрэглэгдэхүүн ч юм уу нэг материалыг хэрэглэгдэхүүн хэрэглэснийхаа дараа миний үнц нь нэмэгдэнэ гэдэг бол одоо сонсонгууд айгу утгагүй сонсогдож байгаа шүү дээ. Гэтэл энэ яг бодит байдал дээр айгу маш их байдаг. Нэг ижил одоо чи жишээ нэг юм группийн хүн байлаа гэхэд одоо нэг хэрэглээгээр ч юм уу те групп байлаа гэхэд би танай бүлэгт зүгээр автоматар нэгдэхийн тулд та нэг бүлэг өдр гэж аль биесээр хэлсэн юм юу ч байхгүй нээсээ тэхийн тулд би жишээ нэг утас судалдаж авдаг. Нэг цүнх худалдаж авдаг. Нэг одоо хэрэгэлдэг юу гэдэг те иймэрхүү айгуу ажиглагддаг. Одоо бас нэг трендүүд байгаа штэ. Ямар нэгэн одоо инфлюенсер. За тэгээ тэр хүний яг инфлюенс хийж ин л та те тэр хүн яг юу сайн байна, юу муу хайна, хэрэглэгдэхүүнээсээ ингэж хийж байгаа хүмүүс байгаа. Гэтэ зүгээр л одоо тэр хүний ажил бас биш үү тэр хүн яг өөрөө хэрэглээгүйсэн ч гэсэн тэрийг сурталчлах нь өөрөө ажил болсон бас хүмүүс бас байж болно. Тэнгүүд би хэр их юмнаас хоцрохмооргүй хэр их тэрийг хэрэглэж байгаагаа харуулмаар би ч гэсэн одоо ингээд амьдарч байгаа миний хангалттай шүү гэдгийг би бусдад хэр их баталгаж оролцож байгаа гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Одоо би бодит байдлыг биш би бусдад өөрийнхөө амьдарч байгааг яаж харуулмаар агаад гэдэг дээр хэр их зай байна вэ гэх юм уу? Одоо би бодит амьдралтаа миний бодит өдөр тутмын амьдрал надад таалагдж байгаа юу гэсэн. Тэгмүүд миний бусдад харуулмаар байгаа нь миний бодит амьдрал уу эсвэл өөр амьдрал байгаа нь үү? Эсвэл би өөр зүйлийг бусдад хүмүүс намайгаас хараасаа гэж хүсэж байна уу гэдгийг нэг харах. Тэр нэг шинж байна. За дараагийн нэг анзаарах хэрэгтэй зүйл нь юу гэхээр бид нэр өөрсдийнхөө мэдрэмжээс амар холдчихдог. Одоо emotional numbness гэдэг яг тодорхойлолттой. Өөрөөр хэлэх юм бол бид нэр сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ юу мэдэрч байгаа гэдгээс айгу холдоод нэг зүхтаагаад өөр нөхцөл байдлаа тэрийг ингээд хангаад эхэлдэг гэсэн үг. За тэр нь одоо юу ч хийж болно. Материалыг хэрэглэгдэхүүн ч хийж болно. За өөр хобби, бусдад цаг өнгөрөөх юу гэдэг энэ иймнүүд гэдэг. Гэтэл яг би өөрийнхөө мэдрэмжтэй, өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг хэр их ажиглалаа, хэр их анзаарлаа, би чинь хэр өөртөө ойр байгаа вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэрнээс жоохон холдсон байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр өөрөө ирэхгүй уйлмар санагдах. Өөрөө ирэхгүй уур хүрээд ах. Ингээд жижиг юм дуур хүрээд ах. Эсвэл жижиг юм ингээд гомдоод ах ч юм уу тийм нэг юм хурц хариу үйлдэл хурц мэдрэмжтэй тийм нөхцөл байдалтай байгаа үедээ юуг анзаарах хэрэгтэй гэхээр би мэдрэмжээсээ ер нь жоохон холдоод байгаа юм байна. Би мэдрэмжээ жоохон ингээд өөрөөсөө холдуулаад цухтаагаад яваад байгаа юм байна да гэдгээ
ажиглах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бидний мэдрэмж бол биднэрт насаараа хамт байна. Бид нэр ерөөсөө зугтаж болж чадахгүй. Төр зур бол зугтаж мэдээж болж чадна. Гэтээ тэрийг зугтааснараа бидний мэдрэмж алга болоод бол байдаггүй. Өөрөөр хэлэх юм бол тэр мэдрэмж маань баг багаар ингээд нэмэгдээл идэг гэсэн үг. За энийг ярихын тулд би бас юу ярих хэрэгтэй болчих вэ гэхээр бид нэр миний амьдрал таалагдахгүй байна гэдэг линзээр хараад эхэллээ шүү дээ амьдралаа. Тэнгүү таалагдахгүй байгаа юм л харагдана. Ингээл илүү их тодорч харагдаад байна гэсэн үг. Тэр ямархуу туршилтаар ер нь бол сэтгэл судлалын шинжилгээ ухаанд батлагдсан байдаг гэхээр энэ хүн анханасаа айгу хүүтэн хүн юм байна. Надад жоохон муу ханднах. Тэгэхээр би жоохон ойртохгүй байсан дээрээ гэдэг байдлаар байгаа ингээд ер нь зайгаа бариад эхэлсэн чинь тэр хүн яг хүүтэн хүн болох нь батлагдаад ирж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр юм шиг тийм. Яагаад гэхээр би өөрөө зайгаа барьсан юм чинь гэдэг байдалтай адилхан бид нэр юу харахыг хүснэ тэрийгээ ингэж олж харж байгаа. Тэнгүүд бид нар мэдрэмжтэйгээ хэрхэн ойртох вэ гэхээр ерөнхийдөө миний амьдралд болж байгаа зүйлс юу байгаа. Одоо болохгүй байгаа зүйлсээр би хитэг төлөвлөлтөнд ингээд тэрийгээ нөхөхийн тулд явсаар байгаа мэдрэмжээс олцсон байна шүү дээ. Тэнгүүд бид миний амьдрал үнэхээр би хүсэж байгаа болохоор шийдвэрээ гаргасан зүйл хэрэг байгаа вэ? Чи нэрээ надад талархах зүйлүүд байгаа юу? Ингээ бусадтай харьцуулахгүйгээр надад өдөр тутмаа хийхэд таалагдж байгаа зүйл юу байна? Энэ нь магадгүй за би өдөр болгон аав ээж юм уу гэр бүлийнхаа нэг хүнтэй нуцаар яриад ингээд энэ тэ харилцааныхаа дотн байдлыг мэдэрч авч чадчихээн. За эсвэл би өглөө ямар ч нэг зовооргүй сэрээд ингээд би юм ахад юм болон сэтгэл зүйн зовооргүйгээр би ингээд өдөр тутмаа амьдрч чадчихээн ч юм уу тийм юу байгаа вэ гэдэг дээрээс анхаарах зүйлийг баг хийдэг юм шиг санагддаг. Гэтэ одоо миний ярьж байгаа зүйлийг хүн болгон бол мэддэг. Гэхдээ яг өөр дээрээ ингээд тусгаад хүүе гэд ингээд жоохон өөртөө анхааруулах байдлаар ажиглахгүйгээр бол энэ бол яг л бид нэр өдөр болгон мэддэг. Одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх тухай боловч бид нэр энийгээ мэдгүйгээр хитрхи цаашаа явсан байх тохиолдол байдаг гэсэн. Энэ дээр бас нэг ойлголтын дөрөв бас хүмүүс нөгөө нэг тайлбарлаж өгөх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна л да. Амьдралдаа сэтгэл ханамжтай байх, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх. Бидний одоо аав ээжээс эхэлж хэлдэг те ах эх нараас сургаж ирсэн сайхан зүйл мөн. Бид нар үнэхээр амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гэхдээ үүнийг бас хүмүүс нэг жоохон хэтрүүлээд байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Нөгөө одоо чи нөгөө toxic positivity гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр болохгүй байхад чинь тэр зүйлийг бас хүчилж ингээ эргээр харгаж чаа өөрөө хэцүү шттэ. Тэр энэ хоёр дээр нэг жоохон ялгааг нөгөө хилээд өгчих хэрэгтэй юм болоо гэж бас бодоод байна л та. Toxic positivity дээр болохоор ч ерөнхийдөө бас айгу нийтлэг сэдв байгаа тийм шүү дээ. Юу ч болохгүй хаад зүгээрээ чи чадна тий. Болноо гэх. Бүтний чи алаадаг, ураадаг тий урагшаа ч юм уу тиймэрхүү байдлаар илүү ойлгоод идэг. Тэгмүүд toxic positivity гэдэг чинь болохоор нөхцөл байдлыг одоо ингээд би ямар нэг юм хийх хэрэгтэй байна. Энэ чинь нөхцөл байдлыг ингээд миний гарнаас гараад байна гэдэг батлыг зүгээр гэдэг байдлаар ойлгуулах гэдэг юм шиг надад ингэж яагаад тийшээ амар санагддаг. Гэхдээ бид нар тодорхой асуудалтай нүүдлэхэд ямар арга байдлаар энийг даван тулж болох вэ гэдгээс ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр чинь бид нар зарим асуудлуудаас жоохон зайлс хийгээд тэ жоохон өөрийгөө тусгаарлаад шийдэж болох асуудлууд байна. За зарим асуудлуудтай бид нэр яг тэмцээд тулаад яг тэ үйлдэл хийгээ тэрнийхээ төлөө идэвхтэй байдлаар асуулаад даван тулах бас боломж байна. За нөгөө байдлаараа бид нэр тодорхой зүйлсийн эерэг дээр нь анхаарч агаад тэгээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй зүйлүүд байна. Зарим нь үнэхээр тэ сөрөг нөхцөл байдалтай тэр асуудлууд дээр чинь бид нэр үнэхээр сүргийг сүргөөр нь хараад энэ дэр чи юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй асуудлууд бас байгаа шүү дээ. Тэнгүүд ямар хуу төрлийн асуудал вэ гэдгээсээ шалтгаалаад бидний арга барил өөрчлөлтүүд сурах хэрэгтэй гэсэн үг. Бид нэр дандаа одоо талархалтай амьдрах чинь хэцүү шүү дээ. Гэхдээ бид нэр хамгийн суур ингээд амьдралынхаа чанарын талархлыг бол би бол байн хийж авах хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол за юу ч болж исэн би бол ядчил за эрүүл байна да гэж болно тий. За ядчил би энд хөдөлж тий хөдөлмөрлөж чадах боломжтой доо гэдэг нэг эерэг талыг харахаас гадна бодит байдлынхаа тэр сөрөг зүйлийнхаа тэр хувийг нь багасгахгүйгээр бас харах. Өөрөөр хэлэх юм бол одоо миний нүүр тулж байгаа асуудлын сөрөг байдал нь хэрэг байгаа. Тэгвэл энээс даван туулах байдлын маань одоо хамгаалах хүчин зүйл нь хэрэг байгаа. Хамгаалах хүчин зүйл гэдэг нь юу юурч байгаа. Надад ингээд туслах эсвэл дэмжих гэр бүл байгаа. За эсвэл
доктортой ямар ч ажил бол байгаа. Одоо ямар асуудлаас шалтгаалж байна тийм мөнгөний асуудал, санхүүгийн асуудал, харилцааны асуудал гэдгээс шалтгаалаад тэр зүйлүүдээрээ ингээд нөхцөл байдлыг харах болчихж байгаа. Тэгвэл бид нэр энийг бол бодит байдлыг харах гэж хэлнэ л дээ. Бодит байдлаа нүүрс тулах байгаа. Тэгвэл бодит байдлаа нүүрс тулахгүй цухтаагаад яваад ах нэг арга нь маань ялтчгүй тэр toxic positivity буюу бүх юм зүгээр байгаа юм шигээр одоо өөртөө итгүүлээд хүчлээд тэгээд баг. Гэтэ энийг удаан үргэлжлэж угаасаа чаддаггүй. Яагаад вэ гэхээр би өөртөө тэгэж итгүүлсэн байсан ч гэсэн бодит байдал тийм биш гэдгийг агай харуулдаг. Тулаал ирнэ л дээ. Тэгээд энтэй бас би агай удаан зугтж байгаа бас хүмүүсийг бас харж исэн. Ингээд бусад хүмүүсийн хэлж байгаа байдал яг одоо төсөөлөл, delusion юм шигээр хүлээж авдаг. Зөвхөн миний нөхцөл байдлыг хэн ч ойлгодгүй. Яг үнэндээ би ийм хийх хүсдэггүй. Гэтэл хүн болгон л намайг буруугаар ойлгодог. Хүн болгон л өөрийг нь буруутгадаг. Хүн болгон л муухай хүн гэж өөрийг нь боддог гэдэг нөхцөл байдал бас байж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр хүн болохоор ер нь бол өөрөөртөө итгүүлсэн байна шүү дээ. Миний зөвөө хүн болгон намайг ойлгохгүй наа гэдэг байдал. Тэгэнгүүт энэ болохоор яг үнэндээ бидний дахиад нэг линз аваад байгаа байхгүй юу. Харилцааны байж байгаа. Яг үнэхээр хүн болгон ойлгохгүй аа мó гэж асууж үзэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нэр зүгээр л тэгэж итгэхийг хүссэн. Бид нэр зүгээр л тэгээд бодсон илүү амар байдаг. Тэгээд бодчихгонгод бид нар асуудалтай нүүр тулж яхаа би бусдыг буруутгаж болоод шүү дээ. Тэгэнгүүт энэ одоо toxic positivity тиймэрхүү нөхцөл байдал байгаа хүний энэ итгэл үнэмшлийг улам ингээд баталгаажуулаад улам хүчээр хөгжүүлжингүүт жоохон хэцүү байдаг. Тэгмүүд бид нэр хаяадаас өөрөөсөө асуух хэрэгтэй. Ямар нэгэн асуудал айгүй олон давчагдаад ирнэ шүү дээ. Үгүй надад асуудал байна уу? Эсвэл энэ олон хүнд би ингэж иймэрхүү байдлаа асуудал үүснэ гэдэг чинь миний нэг ямар нэгэн онцлог байгаад нь уу? Би тодорхой зүйлийг бас нэг буруугаар хийгээд заншсан нэг зүйл байгаад нь уу гэж бодохоор. Тэгвэл хин ч өөрөө яг үнэндээ муу үйлдэл хийж байгаа. Эсвэл би албаар хүнийг гэмтээж байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар хариуцлагагүй байгаа гэж бол хин ч өөрийгөө тэгэж харахыг хүсэхгүй. Тэгэхээр бодит байдалтай уусаа нүүр тулахыг хүсэхгүй гэж бас болно. Тэгмүүд бидний хамгаалах механизмын үед ихний хардаг зүйл нь юу гэдэг вэ гэхээр ямар нөхцөл байдал намайг ийм юмд оруулсан юм. Би зүгээр л ингэсэн штэ гэдэг мэдээж өмгөөрөх хамгаалах механизм нэхлээд ажиллана. Гэхдээ бидний бас нэг бодож авах зүйл нь яалтчгүй юу болоод байна хөө. Тэ бусад хүн надаа юу хэлээд байгаа энэ чи яг үний юм уу худлаа юм уу гэдэг зүйлийг бас бодох хэрэгтэй болчихж байгаа. Яг нэг ижил асуудалтай, ойролцоо асуудалтай байнга тулгараад байвал усад хүн гэж буруутгахаас өмнө өөртөө эхлээд нэг асуултын тэмдэг тавиад бодоод үзээрэй л гэдэг зүйл байгаа шүү дээ. Энэ бас айгүй хүмүүсээ бодож үзэх хэрэгтэй. Би ч гэсэн бас өөртөө бодож ирсэн юм байна. Тэг хэрэгтэй асуулт юм шиг надад санагддаг. За, юутай ч ингээд нөгөө хөвшмөл ойлголтуудын талаар хоёулаа ингээд ярьчлаа. Нийгмийн зүгээс одоо энийг хоёулаа дурдаад яриад байвал маш олон юм байна. Үүнээс гардаг сэтгэл зүйд үүсдэг нөлөөллүүдийг яриад байх юм бол бас айгүй олон юм байна, тийм. Гэхдээ хоёулаа нийтлэг жишээнүүдээр би бол хангалттай ярьсан байх гэж би бодож байна. Одоо тэгэнгүүт за хөвшмөл ойлголт байшлаа. Энэ нэгэнт одоо устдахгүй байна. Байхгүй болохгүй байна. За яг хүн нэг бүр ингэж хичээгээд те за ийм хөвшмөл ойлголт надад ингэж нөлөөлж исэн юм чинь за би айл болох дараа үедээ энийг мэдрүүлэхгүй байх юм шүү эсвэл хүүхдээ би ингэж хэлэхгүй байх юм шүү гэд бодонгууд өөрчлөгдөх байх. Гэхдээ энэ бол хөвшмөл ойлголт алга болж байгаа ш зүгээр бөөрнкэсн нь жоохон зөөн болоод те эсвэл хэлбэр хэмжээ жоохон өөрчлөгдөл ингээл явж байгаа гэж бодогдож байна. Тэгвэл одоо ийм хөвшмөл ойлголтуудтай би яаж харилцаж сурах юм бэ гэдэг нэг асуулт байгаа даа л да. Одоо сайн хүн гэл түрүү хоёлаа ярьлаа ш. Юм сайн хүн гэдэг дээр хүн болго өөр нэг юм хэлнэ. Магадгүй ажлын туршлагаараа, амьдралын туршлагаараа, наснаас хамаарат, хүйсээс хамаарат өөр. Гэхдээ бас сайн хүн байчмаар энэ те хүн болго сайн хүн байчмаар. Тэгвэл ийм хөвшмөл ойлголтуудтай би сайн хүн гэд өөрийгөө бодоо явж исэн чинь надаа эндээс нэг сайн хүн чи сайн хүн биш байна. Чи ингэчүүл сайн хүн болно шүү дээ гэсэн чинь энэ хүн за одоо яг байгаа чинь сайн байна. Гэтэ дахиад нэмээд нэг 2 нэмчихвэл сайн болно гэсэн чинь нөгөө өөр нэг өөрснөө жиж бүр ерөөсөө сайн хүн биш вэ сайн хүн биш одоо баг байх боломжгүй юм байна гэдэг юм яриад ингээ хүн болгонд янз бүр яагаад шүү дээ. Тэгвэл би энэний цохилтонд байнга өртөөдэвэл нөө би гэдэг бүр оршихуй маань хүртэл баг байх гээд болох гэдэг шүү дээ. Тэгвэл яаж ийм хөвшмөл ойлголтуудад би харилцах хэвтэй. Харилцаж сурах юм гэх юм.
энэ хэвшмэл ойлголтууд гэдэг ихэнд ярьсантай адилхан агуу олон датан дээрээс үндэслээд манай одоо тий өмнөх үеийнх маань гаргаад ирсэн байгаа. Тэгмүүд одоо бид нэр дахиад хэвшмэл ойлголтыг бий болгож байгаа манай үеийнх мандаас одоо үедээ зориулаад ч юм уу тий. Тэгэнгүүт яг таны хэлснээр энэ бол яг хэлбэрээ өөрчлөл угаасаа байх тул бид нар энэс зугатаж чадахгүй. Бид нар энэ эсрэг юм бүх яг тэр хэвшмэл ойлголтын эсрэг ингээд тэмцээ ингээд өөрөө би хэвшмэл ойлголтын эсрэг амьдарч ийн гэд ингээд авах боломжгүй. Энд чинь хүн л юм чи угаасаа л хамтын оршууд ингээд хамтдаа явна. Тэгэнгүүт яг энэ хэвшмэл ойлголтын юу нь намайг өвтгөөд байна вэ? Эсвэл энэ хэвшмэл ойлголтын ямар байдлаараа надад хортой тусаад байна вэ гэдэг зүйлүүдийг нь харах хэрэгтэй болчихж байгаа л гэсэн үг л дээ. Миний амьдарч байгаа амьдрал надад болж байхад бусад хүнд болохгүй байвал нэрээ болохгүй нь гэсэн үг гэдэг та нэг асуугаад үзтээ өөрөөсөө. Миний амьдарч байгаа юм надад бол уулын болоод байна л да. Гэтэ бусад бол болохгүй байна. Харангуут уулын дайжгүй шүү дээ. Уулын ингээд нэмчүүл уулын одоо уулын потенциал бол байгаа, нөөц байгаа. Тэрийг ашиглахгүй байна чи тий. Гэдэг байдлаар хүмүүс надад зөвлөгөө өгöd нөө яагаад вэ гэдэг дээр хараад үзэнгүүт эн чин уулын тэр хүн надад сайныг санаж байгаа гэж би бодохыг хүсэж байгаа ч гэсэн миний оршихуйг тэр чинь ингээд үгүйсгээд байгаа байхгүй. Миний амьдарч байгаа амьдрал буруу тэр надад хэлээд байгаа байхгүй. Гэтэл бүх оршихуй яг адилхан байхгүй би угаасаа л мэдж байгаа. Гэхдээ адилхан байхгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр нэг хүн шиг амьдрах гэдэг нэг үг байна. Хүн шиг амьдрах гэдэг нь юу гэсэн ч үг юм тий. Дуулна хүн болгон амьдраад байгаа боловч яг хүн болгон хүн шиг бол амьдрахгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр чи энэ дээр би яг ямархуу байвал эн чин хангалттай вэ гэдэг лимитээ тогтоох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд миний надад хангалттай гэдэг нь бас шуудаар бодонгод хэцүү л болчихж байгаа юм л да. Яа тэгэхээр чи надад хангалттай, миний бодолд хангалттай гэж бодож байгаа юм чи яг үүндээ багаараа миний баг хахаас ахуулаад манай аав ээжэд хангалтайсэн тэр зүйл надад ингээд суудсан байх боломжтой байхгүй. Тэгэхээр чин би өөрөө юу туусан миний туршлагын үндсэн дээр би энийгээ бодож гин үү? Аль эсвэл манай аав ээж надад ингэж хэлээд энийн амьдралыг харуулсан болохоор надад энэ зөв үү? Эсвэл ерөнхийдөө манай үеийнхэн ингэж амьдрал байгаа болохоор бас энэ гайгүй юу? Гэдэг бас юм нэг өөрөөртөө дахиж тулах асуудал та. Тэгээд ямар нэгэн байдлаар та хангалтгүй гэдэг мэдрэмжийг ер нь бусад хүмүүс өгөөд байвал энэ дээр ялгаагүй хамгаалах одоо хүчин зүйлүүдээ одоо өөрөөртөө бий болгох хэрэгтэй болчихж байгаа. Түрүүн бас ярьсан миний яг хүсэж байгаа зүйл мөн үү? Надад сайн зүйл мөн үү? Энэ дээр угаасаа эргэлзээд анаа гарна. Гэтэ та өөртөө сайн гэж бодсон сонголтоо л хийж байгаа. Бидний хийж байгаа сонголтууд агүй их бодож хийж байгаа сонголтууд ихэвчлэн юу одоо биднэртэй гэх нэг юм ашигтай, юу надад зөв гэдэг дээр л тулгуурлаж ер нь бол эцсийн сонголтыг хийдэг штеп. Юу хамгийн боломжтой вэ гэдэг дээр. Тэнгүүд энэ сонголтын дээр хийж байгаа тохиолдолд ерөнхийдөө энэ дээр бусдад хэл хязгаараа тогтоох болчихж байгаа. Бид нар зөвхөн үгүй гэж хэлхийг л харилцааны хэл хязгаар гэж бодоод байгаа штеп. Гэтэл тэр хүмүүсийн надад байгаа миний амьдралд байгаа бодлууд дээр үгүй гэж хэлэх нь үгүй буюу одоо хэл хязгаар тавих нь бас агуу том хэл хязгаар тавих чадвар болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ хүртэл миний амьдралд бол ингээд энэ хүн бол оролцож болно. Энээс хашаа үгүй гэдэг юм байлгах хэрэгтэй болчихж байгаа. Одоо аав ээж нар буюу гэр бүлийн хувьд бидний амьдралд оролцох байдал илүү их байдаг л да. Ялчгүй дотны хүмүүс учраас бид нарт сайн санджил хэлж байгаа уулна тийм үү. Гэхдээ тэр хүмүүс бас л өөрийнхөө туршлага, өөрийнхөө амьдарсан амьдралын туршлагаараа л тэрийг хэлж байгаа шүү дээ. Тэгмүүд тэр туршлагын хувьас яг авахыг нь юуг нь авч болох вэ гэдэг дээр би анхаарад тэрийг нь аваад амьдралынхаа сонголт шийдрүүдийг гаргах байдал дээр анхаарах. Гэтэл зүгээр нэг танихгүй хүн миний амьдралд ямар нэгэн байдлаар оролцох гэж оролдох, миний шийдвэрт нөлөөлөх гэж оролдох гэдэг дээр бол агуу том хэл хязгаар тавих хэрэгтэй. Яг хэн надад зөвлөгөө өгч болох вэ гэдэг дээрээс бодох хэрэгтэй л дээ. Тэрэн дээр хэл хязгаараа тавих хэрэгтэй. Учир нь хэл хязгаарт одоо хэвшмэл ойлголт гэдэг чинь зөвхөн одоо гаднаас ирдэг зүйл бас биш байдаг. Бид нар дотоод байгаа хэвшмэл ойлголт гэж бас байдаг л да. Өөрөөр хэлэх юм бол дотоод байгаа хэвшмэл ойлголт дээр би өөрөөсөө айгу шүмжэлтэй ханддаг гэж болно шүү дээ. Энэ амьдрал биш дээ. Болоогүй байна да. Би уул нэг сайхан гэр бүлтэй болоод гэр бүлээ аваа авчвал болно. Сайхан мэрэгчлээ болоод нэг доктортой ажилтаа болчвол ингээл болно даа гэл ингээл би дотоод өөртөө ингээл шүмжэлтэйлэр хандаад байна шүү дээ. Тэгэнгүүт
гаднаас ирж байгаа хөвшмөл байдал тэрнтэй зөрчилдөх үед биднэрт хамгийн том дарамт болдог. За гаднаас ирж байгаа хөвшмөл байдал нь ямар хөө хөвшмөл байдал байж болох вэ гэхээр яг тантай адилхан насны, тантай адилхан туршлагатайс магадгүй 10 жилдээ хамт явсан, их сургуультай хамт явсан найз чинь ч юм уу те. Ерөнхийдөө насны хувьд ойролцоо, хүйсний хувьд ойролцоо ингээд демографийн хувьд ер нь ойролцоо болчихж байгаа шүү дээ. Тэр хүний хувьд болохоор тань хэлж байгаа зүйл нь өстө хүүхэдтэй болох зөв сонголт байсан юм. За одоо ингээл ямар азар хүүхэдтэй болов ингээл амьдралын утга учир нь шал өөр болт юм байна. Би чинь шал өөр амьдраадсан юм байна. Жишээ одоо хүүхэдтэй болохоос өмнөх амьдрал биш юм байна. Гэдэг байдал хэлж болно. Гэтээ тэр хүн яагаад тэр хэлж байгаа гэдээ бас бодох хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн өөртөө холбоотой хишмэл ойлголт дотоод зуршлын нөхөөс учраас өөрийнхөө амьдралыг зөв гэж бусдад батгахын тулд тэрийг бусдад нь халдаагаад байна уу? Эсвэл үнэхээр л тэгэж бодоод танд сайн сайхны хүсэд хэлээд байна уу гэдэг дээрээс бид нэр ингээд хил хязгаартай байх хэрэгтэй. Хүн танд тэгж хэлэнгүү та харин тийм ээ би өстө миний амьдрал чихлэх болоог байна те би ч одоо жаргалмаа би яг хүүхдтэй болчихвол болох гээд байна гэдэг бодлыг та ярэ бодож ивэл та ямар ч хил хязгааргүйгээр тэр хүний амьдралын туршлага бодол мэдрэмжийг өөртөө харьцуулах наагаад авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөртөө юу зөв бэ гэдэг юм фильтртэй авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Бодит амьдралыг яаж авах вэ гэдэг юм шүүлтүүртэй байж ижил энэ дээр одоо цаашдаа та өөрөөх амьдралыг таалагдсанараа бүтээх боломжтой болчихж байгаа. Тэгхгүйгээр хүн болгон өөрийнхөө сонголтыг хаацаалсан байдлаар ер нь бол хариу өгнө ах гэж бол би бодож байна л доо. Эрт гаргасан дээр хүүхдээ орой гаргасан дээр за карьерийн хувьд ер нь эмэгтэй хүмүүсийн карьер эрт дуусчдаг шүү. Эрт эхлэх хэрэгтэй эрэгтэй хүмүүсээс. Эрэгтэй хүмүүсийн хувьд багасаа л залуугасаа л мөнгө цуглуулаад одоо байр машин дээрээ зүтгээл доктортой байдал руу явах хэрэгтэй гэдэг ийм хэлж байгаа зөвлөмжүүд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн яг өөрийнхөө амьдралд хийсэн сонголтыг зөвтгөх гэж тэр хүн зөвлөж бодсон юм чинь. Тэр амьдралаараа явсан л юм чинь. Тийм зөвлөмжүүдийг агуу хэлэх гэж оролддог. Тэгэнгүүт энэ яг хэр үнэт зөвлөгөө вэ? Хэр бодит зөвлөгөө вэ гэдэг бодох хэрэгтэй. Ялангуяа одоо үед нийгмийн эдийн засаг шал өөр болсон байгаа. Нийгмийн эдийн засаг ер нь бол хямралтай байгаа. За тэгээд одоо манай хүмүүсийн хэлэх дуртай generation ялгаа гэж байгаа шүү дээ. Тэрний болохоор юу үнэт зүйл вэ? Би амьдралаа яаж амьдрмаар байгаа вэ гэдэг дээр илүү ач холбогдол болсон. Олон юмыг туршиж үзхийг хүсдэг ч юм уу те. Эсвэл яг манай дээдлийн одоо манай 95-аас те 95-аас дээш оныхон болохоор ерөнхийдөө доктортой байдал дээр одоо анхаарал эхлэх хэрэгтэй болсон амьдрал байна гэдэг юмуд их сонсогдож байгаа ч юм ингээл хүм generation болгоны хувьд ингээл юу чухал вэ гэдгийг ингээл үзэл явж байна л та. Тэнгүүд энэ дээр яг юу зөв, юу чухал вэ гэдгийг таны туршлага, таны гэр бүлийн онцлог, таны амьдарч байгаа нийгэмтэй холбоотойгоор л та өөрөө шийднэ. Монголд байр авах соёл хамгийн өндөр байдаг бол бусад улсуудад байр түрээслэх байдал яг өндөр байдаг шүү дээ. Ерөнхийдөө түрээсний байр. Тэгвэл түрээсний байр гэдэг нь Монголд төр зургийн яана өөрийгөө одоодоо аргалсан байдал ч юм уу байх магадaltaй ч юм уу юм бүр соёлын хувьд хүртэл ийм ялгаатай. Тэгэхээр та бүр айгүй их фильтрлэх хэрэгтэй болно гэсэн. Хүн болгоны хэлж байгаа үгийг маш сайн фильтрлэж юу надад жоохон бодъё те. Жоохон бодъё юу илээ гэхгүйгээр хүн болгоны хэлж байгаа юм шууд аваад ахын бол яг нөгөө хүн болгонд хангалттай амьдрахын тулд хүн болгонд үгүй гэж хэлэхийн тулд хүн болгонд би нэг мундаг амьдарч байгаа шүү гэдгийг харуулахын тулд амьдрах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгтэл тэр хүн таны амьдралын тухай яг тангалтай тэгэж боддог өө. Бусад танаас өөр таны амьдралыг тэгэж их бодож байгаа юм ер нь бол байхгүй баг. Ийм зүйлүүд дээрээ бид жоохон тунгаан бодох шаардлагатай. Энэ үед өөртөөгөө бас танин мэдэх хэрэгцээ болчихж байгаа. Энийг бид нар 15, 16 настайдаа шууд ингээд дүгнэлт хийгээл ингэж байхгүй шүү дээ. Энэ чинь бүгд туршлагаар явж байгаа. Тэгээ туршлагууд яах вэ гэхээр бидний сонголт гаргах, шийдвэр гаргахтай нөлөөлөл багаар нөлөөлнө гэсэн. Тэнгүүт би өөрийнхөө түүхийг харах хэрэгтэй болчихж байна. Би өөрийнхөө өссөн орчин онцлогоос гадна би чи өмнөх үеүүдэд ямар шийдвэр гаргаад яаж алдчихлаа? Эсвэл юу олж илаа? Би чи ер нь ямархуу төрлийн хүн юм бэ? Миний хил хязгаар хаана гэдэг вэ? Миний хил хязгаарыг эвддэг харилцаа аль нь вэ? Би багаасаа найзлсан хүмүүс тэрэл ингээд яагаад вэ нөө? Одоо хил хязгаараа эвдүүлээд идэг үү ч юм уу те ингээд тэр зүйлүүдийг бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу?
ямар сонголтыг хийжвэл би ирээдүйд харамсахгүй байх вэ гэдгээ өөрөө өөртөө тунгаан бодож асууж авах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. За нэгэнтээ одоо нөгөө энэ подкаст маань өөрөө хүмүүст бас сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар одоо ойлголт өгч байгаа сэтгэл зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой подкаст. Тэгэхээр энэтэй холбоотой бас нийгэмд нэг хэвшмэл ойлголт байдгийг ярих хэрэгтэй байна л да. За тэр нь юу вэ гэхээр хүчтэй байх хэрэгтэй гэдэг хэвшмэл ойлголт байгаа тийм. Эрэгтэй хүмүүс дээр ч тэр, эмэгтэй хүмүүс дээр ч тэр. Эрэгтэй хүмүүс дээр бол ялангуяа тийм багасаа л эрэгтэй болохоор уйлж болохгүй, сэтгэл хөдлөлүүдийн тийм хурц илэрлүүдийг харуулж болохгүй, гомдлож болохгүй гэдэг нэг тийм зүйлээр өссөн. Тэгээ өнөөгийн амьдрал дээрээ яг хуу за сэтгэл зүйн ер нь их хүмүүс яриад нийгэм их яриад байгаа учраас за би стресстэй гэдэг юмыг нэг өнгөн хэсгийн л яриад байгаа боловч цаад юмаа бас ярих нь жоохон ховор байх шиг байна. За үүнээсээ үүдээд эрэгтэй хүмүүсийн амиа орлолт одоо сэтгэл зүйн асуудлуудын төвшин бас янз бүр байгаа. Эмэгтэй хүмүүстэй болоод ирэнгүүт нөгөө мэдлэгтэй ах хэрэгтэй, мэдрэмжтэй ах хэрэгтэй, одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг ах хэрэгтэй гэсэн хэрнээсээ бас хажууд нь хүчтэй ах хэрэгтэй гэдгийг тавьчихж байгаа байхгүй. Тэгмэд магадгүй ингээл асуудлаа хүндрүүлээл ингээл явцсан өөрөөсөө илүү гэр бүлээ, нөхөр хүүхдээ, аав ээжигээ гэл ингэж явсаар хагаад өөрөө нэг сэтгэл зүйн хүнд асуудалтай тулгарчих юм бол тэр хүнд эмэгтэй хүн байж чи өөртөө яасан мэдрэмжгүй байсан, өөрийгөө яасан анзаардаггүй байсан гэдэг комент бас хүрээл ирдэг. Тэгэхээр ингээд нийгэм эрэгтэй эмэгтэй айлн дээр нь хүчтэй ах хэрэгтэй гэдэг. Гэтэ тэр хүчтэй ахын шалгуур нь эрэгтэй бол юм ээ. Эмэгтэй бол юм ээ гэдэг нэг өөр болоод байна. За тэгээд бас сэтгэл зүйн юм контентуудыг яваад тахаар нэг ийм комент бас хүмүүсээс ихэрдэг. Хүмүүсийг зүгээрээ уйлж болно гэдэг байгаа чинь хүмүүсийг жоохон эмзэг болгоод байгаа юм шүү. Им нэлцэмхаа болгомоод байгаа юм шүү гэж бас их комент ирдэг. Тэгэхээр энэ хэвшмэл ойлголтын талаар ярилцвал. За ерөнхийдөө миний одоо ярих зүйл бол айгу тэнцвэрийн тухай яригдах гээд байна. Яагаад вэ гэхээр нэг талаас нь харангууд одоо аль талыг нь дэмждэг судалгаанууд байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нэр яг эндээс юу ойлгож авах вэ гэдэг бодож яг логикоор өөртөө бодож өөртөө юу хүлээж авах вэ гэдгээ бодох хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг байна. Эрэгтэй хүмүүс болон эмэгтэй хүмүүс дээр ирдэг энэ нийгмийн хүлээлтүүд бол байна. Байсаар ирсэн, байх болно. Бид нэр ихтэй энд хизээч насаараа яг энд одоо тэнцэж амьдраад тэнцэж болж чадахгүй гэдгийг эхлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За эрэгтэй хүмүүс болон эмэгтэй хүмүүс гэдэг одоо ингээд би зарим юмнуудыг харангуут эрэгтэй хүмүүсээс л болж эмэгтэй хүмүүс тэгдэг ч юм уу. Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүндээ ингэдэг болохоор ингэдэг ч юм уу. Тэ энэ сэтгэл зүйн асуудлыг би энд үүсгэдэг тухай ярьж байгаа байхгүй. Тэгтэл би болохоор энэ дээр юу ярмаар байна гэхээр сэтгэл зүйн асуудалтай тусламж хэрэгтэй байгаа хүн эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу тусламж хэрхэн илүү одоо тэ асуух боломжийг нэмэгдүүлэх вэ? Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст бид нэр яаж тусламжийг илүү ойртуулах вэ гэдэг тухай ярилцмаар байгаа. Эрэгтэй хүний хувьд болохоор сэтгэл зүйн асуудал нь хүндрээд ерөнхийдөө таны яг хэлснээр тэр хүчтэй байх те гэр бүлээ авч явах тэр асуудлууд маань болохоор одоо ганцаардах мэдрэмжтэй холбоотой явсаар агаад импульсив байдлаар одоо гарах магадaltaй байдаг, дэлгэрхийлэх магадaltaй байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүмүүсийн амиа орлсон ер нь бол тоо баримтууд болохоор эмэгтэй хүнтэй харьцуулбал 5 дахин илүү байдаг. Гэтээ эмэгтэйний оролдлого нь эрэгтэй хүнийхаасаа илүү өндөр байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн илүү импульсив байдлаараа яг одоо хорлоод одоо яг тэр амиа хорлох тэр үйлдэлтэй илүү идэвхтэй байдлаар бий болдог гэсэн үг л дээ. За эмэгтэй хүний хувьд болохоор ерөнхийдөө илүү архаг өвчлөлүүд бие махан дээр гарах байдлаар илүү өндөр байдаг эрэгтэй хүнтэй харьцуулбал. Өөрөөр хэлбэл архаг ядаргаа, архаг түгшүүр, сэтгэл зүйн асуудлууд агай өндөр байдгаас гадна бие махбодод мэдрэгдээд автоиммун өвчлөлүүд, дархлын одоо өвчлөлүүд бий болсон байдаг. Нийт автоиммун өвчлөлийн 80% нь эмэгтэй хүн бол эзэлдэг. Гэтээ энэ болохоор яг бүр яг баттай ингээл ок тий гэдэг байлаар ингээд энийг тэмцэн судалгаанууд агай гарч ирж байгаа л гэсэн үг л дээ ерөнхийдөө. Тэгмүүд энэ ертөнц дээр чинь энэ хүний оршихуйтай амьдрахад ч айгүйх асуудал тулгарч байгаа байхгүй юу? Бид нэр айгүй амархан юм шиг мөртлөө өөртөө дэмж өдөр болгон бид нэр зөрчилтэй, дотоод зөрчилтэй ч юм уу эсвэл биендээ тусламж хэрэгтэй байдлаар ингээл энэ дунд нь амьдарч гал ядчил яваа бүгд. Тэгмүүд тэр дунд тусламжаа бид нэр яаж хэрэгтэй хүмүүст нь хүргэж чаддаг байх вэ гэдэг тухай ярих хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг ахна. Ер нь бол сүүлд нэг судалгаа гарсан эмчнэрийн хийсэн судалгаас нь л да. Ерөнхийдөө ихтэй Монголд бол хийгдээгүй, олон улсад хийсэн судалгаас нь. Тэрэн дээр ер нь бол бид нар сэтгэл зүйн өвчлөл, сэтгэл зүйн эмгэг, сэтгэл зүйн асуудлуудыг хэтэрхий их онцлоод байна.
Буюу яагаад ингэж ихээр хүмүүст онш өгöd байгаа юм бэ? Яагаад ингэж ихээр хүмүүсийг ингэж чи асуудалтай байна гэдэг ийм шошго өгöd байгаа юм бэ гэдэг байдлаар судалгаа бол гарч ирсэн. Тэгэнгүүт сэтгэл судлаачдын хувьд бас дахиад нэг өөр судалгаа хийгдсэн юмс нь ямар судалгаасан бэхээр нийт амиа орсон 10 тутмын 7 хүн нь ямар ч сэтгэл зүйн тусламж дэмжлэг үйлчилгээ аваагүй байна. Тэгэхээр та хэдийн яриад байгаа одоо яг энэ нялцхан олгоод байна, ингээд энэ тэгээд энэ гэдэг байгаа юмнууд маань сэтгэл зүйн контентууд, сэтгэл зүйн тухай тусламж үйлчилгээнүүд маань очих хэвээр хүмүүстэй очиагүй байна гэдэг тухай яригч байгаа. За энэ тухай ярих юм бол би бүр одоо нийгмийн эдийн засаг, соёл, за хэлтэй одоо бичиг үсэг тайлгдсан байдал, боловсролын түвшин хүртэл ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Боловсролын түвшин арай өндөр ч юм уу, эсвэл бичиг үсэг тайлгдсан хүмүүс энэ тухай мэдээлэл авах байдал нь арай өндөр байдаг ч юм уу. За гэтэл яг үнэндээ одоо хамгийн сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаа, амиа орлох үйлдэлийг хийж байгаа, ганцаардсан мэдрэмжийг авч байгаа, нийгмээсээ аслагдсан байгаа хүмүүс ч юм уу те. Тэр хүмүүст бид нэр яаж тусламж үйлчлэгийг илүү сайжруулах вэ? Яаж тэ стандартын дагуу хүргэх вэ? Хүрхгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор л бид нэр одоо л ярьсаар байгаа байхгүй юу? Ингээд сэтгэл зүйн энэ контент, энэ ярилцлага, энэ асуудлууд хизээч ерөнхийдөө бол тийм одоо ирчиг алдахгүй. Яг тэгэхээр эн чинь хүн байх тухай ярьж байгаа байхгүй юу? Хүн болгон хүн болохоор хүн байхын асуудлыг угаасаа нүрт тулна. Энэ болохоор ерөөсө дуусахгүй. Бид нэр энийг илүү дахин яаж илүү сайн даван тулах вэ? Тэгвэл энэ үед яах юм бэ? Гэл ингээл оршмол асуудлууд байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ болохоор нэлцгануулж байгаа гэхээс илүүтэйгээр ерөнхийдөө хүн байх тухай илүү болчиход байгаа гэсэн үг. За харин нэлцгануулж байгаа гэдэг одоо илүү эмзэг болсон байгаа гэдэг нь шүү дээ. Тэр тухай би болохоор бас сүүлд уншсан нэг юм аа хуваалцаж байна л да. Энэ болохоор одоо миний ярьж байгаа зүйл бас дахиад балансын тухай, тэнцвэрийн тухай байх гэдэг. Өмнө тэгвэл дээр үед ягаа сэтгэл зүйчтэй сэтгэл судлаач нар тийм хэрэггүй. Дээр үе хүмүүс зүгээр сайхан амьдрал ирсэн шүү дээ. Та нар одоо чи яачаад байгаа гэдэг зүйл агай гарцсан байгаа даа шүү дээ. Энийний бас нэг тайлбар байж болох үйц зүйлийг олж уншсан. Тэр нь болохоор дээр үед бидний одоо community буюу хамт олон бидний дэмжлэгийн хүрээ зэрэгдлүүд арай их байсан байна. Одоо бид нэр хамт олонтойгоо, хөрш айлтайгаа, хамаатан садантайгаа ойр ч юм уу те иймэрхүү байдлууд айгүй өндөр байдаг гэсэн. Тэр мэдрэмжийг бид нэр айгүй сайн авдаг байсан. Тэнгүүд одоо бид нар болохоор хувийн орон зайтайгаа, хувийн орон зайгаа ингээд бий болгох одоо ялчгүй соёлын шилжилтийн хүрээнд бид нар чинь орон зайд амьдрах хэрэгтэй болсон шүү дээ. Өөр орон зайд бий болгох тухайгаас ярихаас өөр аргагүй болсон байгаа үе. Тэгэнгүүт одоо болохоор бидний сэтгэл зүйн зөвлөгөөгөөр ингээд нөхөд байгаа тэр мэдрэмж нь тэр нэг дэмжлэг аваад байгаа. За эсвэл нэг миний төлөө хин нэгэн байгаа намайг үнэн сэтгэлээсээ сонсож байгаа гэдэг мэдрэмжүүдийг бид нар ахын тул сэтгэл зүйн зөвлөгөө аваад байгаа гэж үздэг байгаа юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол бид нар сэтгэл зүйн байдлын тухай ярихдаа одоо өөрийгөө self care, өөрийгөө халамжлах, өөрөөтөө одоо орон зай гаргаж өгөх гэдэг тухай ярихдаа хит одоо тусгаарлах байдал бий болчиход байгаа. Буюу надад таалагдахгүй байна уу? Тэгвэл миний амьдралд хэрэггүй. Эсвэл миний тухтай байдлыг ингэж байгаа бол тэгвэл ингээл байхгүй болох хэрэг ч гэдэг. Ийм амархан ч юм уу те ийм бид нэр өөрөөсөө тухайн тухай, өөрөөсөө сэтгэл зүйн сайн сайхны төлөө гэж хийж байгаа боловч урт хугацаанд ерөнхийдөө арай бас backfire хийх буюу одоо муугаар нөлөөлж болох тийм зүйлүүд одоо гарч ирж байгаа. Одоо таны туршлагаас би бас асуумаар юм л да. Та хоёр нас ерөнхийдөө залуу хүмүүстэй агуулх ажилладаг. Тийм нөхцөл байдал дээр ер нь тийм онцлог харагч би ч өөрөө залуу хүмүүстэй ажилладаг л да. Тэнгүүд тийм надаа яг ийм асуудал тулгараад байгаа байхгүй. Тэр нь юу вэ нөхөр би өөртөө цаг гаргах хэрэгтэй. Би өөрийнхөө сайн сайхныг бодох хэрэгтэй. Гэхдээ нөө нийгмийн амьдралд амьдарч байгаа учраас надаас хамааралтаар хэн нэгний ажил бас явж байгаа. Миний төлөвлөгөөтэй хэн нэгний ажил бас уялдж байгаа. Миний ямар байхаас бас нэг өөр хүний ажлын үр дүн бас хамаарат байгаа байхгүй. Гэтэл заах би хүн болгоныг гэж хэлэхгүй. Гэхдээ бас ингээд залуучуудыг ялангуяа ингээ харахаар надад таалагдахгүй байгаа болохоор би тэгэл орхисон шүү дээ ч юм уу те. Эсвэл би надад чухал биш санагдсан тийм болохоор би хийгээгүй. Эсвэл миний нойр хүрээд байсан болохоор би тэг орхицъя. Гэтэл нөө бусад хүн тэнд яагаад байгаа вэ гэхээр эндээс нэг юм гарна гэдгийг хүлээгээд байж байгаа хүмүүс аахгүй. Гэтэл би чухал биш болохоор орхицъя юм аа гэж жишээ хэлж байгаа. Нөгөөдөө энэ болохоор надад за яг тав тухай бодсон байна. Тэр хүн өөрийгөө бодсон байна. Өөртөө хэл хязгаар тавьсан байна гэд ингээ хэлмээр байгаа боловч
хүмүүст аягүй хохиролтой байгаа байхгүй. Бусад хүмүүс тэр хүнээс болоод 5 хүн жишээ нөхөрч байгаа юм. Тэгэнгүүт одоо яг энэний хилээд байгаа яг нэр томьёог нь би болохоор англиар хэлье. Тэгэхээр over individualization гэдэг байгаа байхгүй. За энийг би гэж байгаарай. Би ерөөсөй хэлж чадахгүй юм л та. Over individualization. За эний яг нэр томьёог нь болохоор бид нар хит тусгаар өөрөө хувь даасан байдалтайгаар ингэж хил хязгаараа тогтоох тухай. Одоо ингэж манай үзэгчид маань гайхчих магадгүй хил хязгаараа тогтоо гэсэн мөрчлөө одоо яагаад байгаа юм бэ гэж. Тийм. Гэтэл яг үүндээ энэ болохоор хил хязгаарын баланс гэж байгаа даах уу тэнцвэр. Одоо би юун дээр хил хязгаараа тогтоохын хин дээр ямар хил хязгаар тогтсон гэдэг чинь ингэж би шууд хил хязгаар тогтооны үедээ гортгоор шууд ингэж бөөрийн юм зурцсан юм шиг хүн болгон тэгж хандна гэсэн үг биш байхгүй. Чи уян хатан байдлаар одоо та дотныхоо найзад ямар хил хязгаартай байх юм? Ажлын хүнд ямар хил хязгаартай байх юм гэдэг чинь бүгд өөр шүү дээ. Таны бүр ингэж амархан хийж чадах юмыг асууж байгаа юу? Эсвэл таны цаг хугацаа, за энерги, мөнгө төгрөг те тэрнтэй холбоотой юмыг асууж байгаа зүйл үү гэдгээс хамаараа таны хил хязгаар чинь уян хатан мэдээж бүх асуудал дээр хандна байхгүй юу? Тэгэнгүүт одоо чинь та хэлж штэ тэр нойр хүрээсэн болохоор хийгээгүй маа гэд. Тэнгүүт энэний асуудал нь биднийх дээр нойр хүрээгүй өгцөөсөн болохоор хийгээгүй юм байна штэ гэж бид нэр ойлгох нь зөв юм уу? Аль эсвэл чи нойрныхаа асуудал дээр ажиллах хэрэгтэй гэд зөвлөмж өгөх нь зөв юм уу? Яг үндэ нойрон дээр анхаарах нь чи өөрөөсөө анхаарч байгаа хэрэг юм уу? Нойрноос үүссэн асуудал дээр чи зүгээр би хэцүүсэн болохоор болцсон гэдэг нь зөв одоо арга барил юм уу гэдгээс бодох хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг болчихж байгаа юм л да. Тийм болохоор одоо би яг юуны тухай ярмаар байна вэ гэхээр зарим харилцааг бид нэр авч үлдэхийн тулд биднэрт тодорхой хэмжээний одоо effort буюу хүчин чармайл гарах хэрэгтэй болно. Та хэн нэгнийг амьдралдаа байлгамаар байвал, та хэн нэгэнтэй тэр харилцан тохиролцоо харилцаагаа авч үлдмээр байвал зөвхөн тэр хүн бүх юмыг гаргаал та тэр шийдвэр одоо тий байхгүй шийдвэрийг гаргах тийм харилцаа бол хэтэрхий нэг тал харилцаа байгаа даа шүү дээ. Тэгэхээр яаж тэнцвэрийг нь олж тэрэн дээр та ямар хүчин чармайл гарах вэ гэдэг дээрээс тодорхой байх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол би communityтэй байх одоо хамт олонтой байх, намайг гэсэн хүмүүстэй байх, тэр хүмүүсийнхаа төлөө би тодорхой зүйлийг хийж чаддаг байх зэрэг чинь яг үнэндээ маш гоё тийм харилцааны бас тогтсон хэв байдал л да. Найзынхаа төрсөн өдөр дээр магадгүй өөрөө хүслээрээ очих. За аль эсвэл та өөрийнхөө хил хязгаар өөртөө ингээд бүр яг хүсээгүй байсан ч гэсэн хүчилж очих тухай биш байхгүй юм чинь. Танд тэр нь таалагдж байгаа учраас танд тэр хүнтэй харилцаанд байх нь таалагддаг учраас та тэр хүний төлөө хүчин чармайл гаргана гэдэг чинь сайн харилцаа байхгүй юу? Гэтэл та за одоо хүчлээ чамаагүй очихгүй болохгүй дээ гэдэг байдлаар ингэх бол хил хязгаараа та зөрчин байж очиж байгаа гэсэн үг. Тэрэн дээрээс та ингээ ялхагийг харж болохоор болж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Ингээ хөвшмөл ойлголтуудын талаар яг ингээ фокуслаа ярьсан чинь надад бас ингэж санагдчихэв. Бид нэр хөвшмөл ойлголтуудаа ингээд ажиллах тусмаа хэн нэгнийг одоо мухаар хэлэх юм чичилж хүмжилдэг шүү дээ. Энэ надад өстө таалагддгүй. Ингээ чинь амар соёлгүй бүдүүлэх штэ ч юм уу те. Ингээ чинь тохиромжгүй штэ гих мэтчлэн юм шүүнжилдэг байдлууд аяг багсах юм шиг санагдчихэв. Бас дээр нь юмсэд хандахтай их уян хатан болж чадах юм шиг санагдчихэв. Тэгээд хүссэн үсээгүй ингээ хөвшмөл ойлголтуудад ажиллаад ирэхээр өөртөө л нүл тулгана, өөртөө л ярилцгана, өөртөө л тунгаахна. Тэгэнгүүт нөө бидний яриад идэг өөрөөсөө асуугаад идэг би яг хийм бэ те би чи юу яадаг хүн юм бэ гэдэг хариулт руу дөхөх бас нэг чухал ингээ алхам байсан юм шиг санагдчихэв. Тэгээ би бас одоо энэ удаагийн бүлэг нөгөө сэдв дээрээ хөвшмөл ойлголт гэдэг сэдвийг бас барьж авсандаа айгүй баяртай байна. Яг хөө дөрвөн юм подкаст дараалаад бүх хөвшмөл ойлголтыг би ярьж одоо зочинтойгоо ярилцж чадах. Гэхдээ бас хүмүүст ингээ чухал ойлгох юм цэгүүд байгаа шүү дээ. Тэр зүйлсийг ойлгоход нь туслах дугаарууд гой болж чадах юм шиг надад тийм одоо мэдрэмж төрж байна. Нэвтрүүлэг подкаст маань хугацаатай учраас хоёлаа бас дуусах тийшээгээ хандж байна. Тэгээ би энэ удаагийн дугаараас эхлээд бас яа гэж бодсон бэ гэхээр яг зочноосоо энэ подкаст нэвтрүүлгийн маань нэр тархины халаас шүү дээ. Тэгэхээр тархиндаа халааслах
ийм 3 зөвлөгөөг хэлж өгөөч, яг нэг типүүдийг хэлж өгөөч гэдэг тийм асуултыг бас нэмж тавьмаар байсан. Тэгээ яагаад бас энийг хийх болсон бэ гэхээр нэг сонсогч маань бичсэн байхгүй. Тэгсэн чинь би ингээд подкаст алганы чинь бүр ингээд дэвтрээ гаргаж байгаад ингээд бичиж авч ингээд сонсдог гинэ. Тэнгүүт ингээд баахан ингээд нөгөө за ингэж хэлсэн гэл юмнуудыг бичингүүтээ өөрөө төгсгөлд нь ингээд нэгтгэж дүгнэж ингээд бичт юм байна л да. Тэгснээ би ингээд миний нэгтгэж дүгнсэн маань бас зөв болов буруу болоогүй бас жоохон боддгиймаа гэд айгүй гой сэтгэл бичсэн. Тэгээ тэр надаас амар урам өгсөн. Их урам өгсөн. Тэгээд за тэгвэл зочноороо бүх ярьсан юмыг нэгтгүүлээд 3 юм зөвлөгөөг хэлүүлчихээр юм байна гэж би бодсон. За тархинтай халааслах 3 зөвлөгөө хэлээч. За хамгийн ихний зөвлөгөөний хувьд болохоор би яг подкастынхаа турш ярьсан зүйлийг хэлэх чинь л та. Энэ болохоор яг миний өөртөө зөвгөж бодоод хүсэж байгаа зүйл үү? Аль эсвэл бусад хүн надад хэлэхдээ энийг зөвгөж хэлсэн. Эсвэл нийгмээс болохоор ерөнхийдөө надад энэ байх хэрэгтэй зүйл гэж хэлсэн зүйл үү гэдгийн ялгааг бодох. Энэ маань болохоор айгүй тийм том тийм зүйл биш ч гэсэн та өдөр тутмынхаа шийдвэр гаргалтынхаа хувьд би одоо энэ шийдвэрийг яг өөрөө хүсэж байгаа болохоор хийж байгаа юу? Аль эсвэл би ямар хуу юу надад нөлөөж энийг хийж байгаа вэ гэдгийг нэг бодож үздэг байх. Магадгүй та ямар нэг урилга авлаа л та одоо ямар нэгэн одоо уулзалтанд очих ч юм уу те олон хүний тэрийг та үнэхээр тэрэнд очиж одоо цагаа гаргахыг хүсэж байгаа. Тэнд та тэнд байснараа та өөрийнхөө хайртай юм уу те сайн харилцаатай байдаг хүмүүс хадлуу тэнд ингээ очих хүсэж байгаа юу? Аль эсвэл та тэнд очихоосоор аргагүй учраас та очих хэрэгтэй болцсон уу? Тэгээ хүсэхгүй байсан ч гэсэн за очих болохгүй дээ гэдэг байдлаар бодож байгаа юу гэдэг хоёрын ялгааг та боддог байх. Тэгээд ер нь бол бид нар яалтчгүй зарим нийгмийн одоо тэр хөвшинт байдалд тааруулж амьдрахаас аргагүй нөхцөл байдал үүснэ. Тэр үедээ өөртөө яаж стрессгүйгээр тэрийг хүлээж авах вэ гэхээр таньж мэддэг байх. За нийгмээс хүлээж байгаа байдал нь энэ шүү. Тэ? Гэтээ би нэг бол нэг хүсгүй байна л та. Гэтээ би энд ингээд ямар нэгэн байдлаар заавал оролцох хэрэгтэй учраас ингэж шүү гэдгийг танин мэдэх. Тэгэхгүй бол хүмүүст энийгээ зүгээр ингээд таньж мэдхгүйгээр ингээд заавал тех ёстой гэдэг байдлаараа ингээд ухамсаргүйгээр оролцож явах магадaltaй байдаг хгүй. Тэгэхээр жоохон ухамсарлаад тэрийг ингээд хамгаалалтайгаар оролцвол танд ингээд хороо одоо халдаах байдал нараа бага л гэж ойлгож болно гэсэн. За хоёрт нь болохоор би та хэрвээ бусад хүний шүүмжилмээр бусад хүний амьдарч байгаа амьдрал тань ямар нэгэн байдлаар дутуу юм уу хит их санагдаад байгаа ч юм уу тийм нөхцөл байдалд болохоор та яг өөртөө ямар харилцаатай байна вэ гэдэг нэг хараад үзээрэй гэж зөвлөж байна. Та өөрийнхөө амьдралтай эсвэл хангалуун бос ч юм өөрийнхөө амьдралыг хит одоо хүлээлтэнд тааруулах гэж амьдраад байгаа учраас бусад хүний амьдрал таньдас тэгж чухлаар нөлөөлөд байна уу гэдгийг нэг бодож үзээрэй гэж байна. Яагаад гэхээр бид нэр таалагддаггүй бусад хүнээс хардаг зүйлүүд ихэвчлэн би өөртөө шүмжилдэг зүйлүүд байдаг. Тэгэнгүүт бусад хүмүүсийг та агуу шүмжлээд байвал би яг юу өөртөө ажиллах хэрэгтэй вэ? Би өөрийнхөө юу шүмжилж байгаа болоо бусад нь энийг халтаагаад нэ гэдгийг бодох хэрэгтэй болчихноо гэсэн үг байна. Яг тэгэхээр хэдий энэ бүх одоо нийгмийн хүлээлт эдгээр чинь маш том нийгэм, соёл, улсын өрөөнд яригдж байгаа боловч миний ертөнц чинь миний л ертөнц шүү дээ тий. Энийг хэдий бас бусад юмнууд нөлөөлж байгаа ч гэсэн яг энийг харах өнцгүүдээр бол ганцхан би л нөлөөлөх чадвартай гэдгээс сайн санах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. 3 дахь зөвлөгөөний хувьд болохоор сэтгэл зүйн зөвлөгөөнөөс та авдаг мэдрэмж ер нь тань яаж тусалдаг вэ гэвэл таныг маш сайн ойлгож сонсдог тий танд таны ярьж байгаа мэдрэмжийг чинь чухал гэдгээр мэдрүүлэх бас хамгийн анхны улсад бол тийм зорилготой байдаг шүү дээ. Тэгмээс сэтгэл зүйн зөвлөгөөнөөс гадна бас өөрийнхөө амьдралыг баян болгох тийм харилцаануудыг бас тэрэндээ хөрөнгө оруулаарай гэж хүсэж байна. Тань үнэхээр алдахыг хүсдэггүй хайртай тийм найз нөхөд за хайртай хүмүүс гэр бүл тэр хүмүүс чинь байгаа бол тэр харилцааны төлөө тодорхой хүчин чармаалт гаргах нь энгийн зүйл шүү. Тэр бол байж болох зүйл шүү. Заримдаа та жоохон ядарч исэн ч гэсэн өөрөө хүссэн болохоор тэр хүний амьдрал ингээд баймар санагдаж байгаа бол тэр бол ингээд зүгээр л айгу онцгой харилцаа гэсэн үг. Тийм болохоор та өөрийнхөө мэдрэмжийг сайн сонсоорой. Тэр хүнд одоо ямар харилцаа таны амьдрал байх хэрэгтэй? Ямар харилцааг та хитрхийх өөрийгөө чармайн байж байлгаад байгаа харилцаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Зарим үнэхээр чухал
миний амьдралд байх харилцаанууд яг үнэндээ бас нэг тийм юу шиг бол тийм дарамт шахалт шиг эсвэл нэг тийм ингэхгүй бол болохгүй гэдэг адил шиг бол нэг мэдрэгддэггүй. Тэгээ тэрийг санаасаа үзтээ. Миний 3 зөвлөгөө тийм таны ертөнцийг өөрчлөх зөвлөгөө биш ч гэсэн яг юм жижигхэн харилцаанууд дээр бас бодож үзэхэд хэрэгтэй болов уу гэж бодоод хэлсэн 3 зөвлөгөө байлаа. За ингээд энэ удаагийн подкастэнд маань маш сонирхолтой яриа өрнүүлж бас сонирхолтой зүйлсийг хуваалцаж хүмүүст өдөр тутмын амьдралдаа цаашдынхаа амьдралдаа ч гэсэн хэрэгжүүлэх олон зүйлсийг хуваалцсан дугаар боллоо гэж бодож байна. Тэгээ энэ олон зүйлсийг хуваалцаж бас цаг хугацаагаа зарцуулсанд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За урьд оролцуулсанд маш их баярлалаа. Тархины алаас нэвтрүүлэг подкастын энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бусдын хүлээлтэнд нийцүүлж амьдарч байна уу эсвэл өөрөө өөртөөгөө би ойр байж чадж гин үү гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад хариултаа хайж олоход тань туслан дугаар байсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.